ер нь ингэндээ гэдэг нэг юм ерөнхий юм аяагаад байдаг ч гэсэн яг детальчлаад яг manifestation хийн гэдэг нь яг ямар утга учиртай ингээд ерөөсөө мэдгүйсэн. Тэгээд яг хичээлээ орж үзсэн чинь вөө юу вэ? Би бүр уучлах урлаг гэнэ юу вэ? Тэмдэглэл хөтлөн гэнэ юу вэ гэж бүр ингээд амар олон юм гараад ирсэн. Тэгээд за manifestation podcast-д манд хавтан барайл энэ гайхамшигтай өндрийн мэндийг хүргэе. Өглөөний минь Callie, good morning. Өглөөний минь, баруутай өглөөний минь. Бороотой нартай өглөөний минь манай Melbourne битэр хоёлаа Melbourne-аас та бүхэндээ мэдчилж байгаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ manifestation podcast-ийн өнөөдрийн дугаараар маш гоё зочин ингэж урьж оруулсан байгаа. За Callie-гийн бол би ингэж холоос ингэж хараа яваад байдаг юм аа. Чамайгаа одоо яг ингэж үннийг хэлэхэд хоёлаа чинь бол яг manifestation програм цуухаас өмнө бол яг бичлэн ерөөсөө уулзж байгаагүй тий. Гэхдээ чиний нөгөө нэг яг тэр чиний хийж байгаа бизнесийн чинь тэгээд бас social content гэдэг чинь би ингэж хараа яваад энэ ямар гоё мундаг бүсгүй вэ гэж хараа яваад байдгүйсэн аахгүй юу. Тэгээд чамайг миний manifestation програмд ороод ирсэн байхыг хараад айгу баярлсан. За тэгээд ер нь бол би manifestation програм болон coaching програм сууж байгаа хүмүүсээ хичнээн шав гэж нэрлэдэг ч гэсэндээ би бол яг өөрөө одоо энэ маш гоё олон community дотор минь орсон байгаа маш гоё мундаг хүмүүсээс би бас айгүйх inspiration авч айгүйх юм суралцаж явдаг бас айгүйх хүндэлдэг айгүй олон хүмүүс байдаг юм л да. Тэгээд тэрний минь нэг нь бол яа харахгүй чи. Тийм болохоор би чамайг өнөөдөр manifestation podcast-д мань ороод өөрийнхөө manifesting idea-г ингээд бас ингээд гоё бусадтайгаа хуваалцаасай гэж айгүй хүссэн. Тэгэхээр хоёулаа чамайг товчхон танилцуулаад яриагаа эхлэдэг хөө чи үзэгчд маань өөрийгөө танилцуулахгүй юу? За тэгээ баярлалаа нөгөө би энийг хараа яваад гэсэн чи яг би бас яг таныг хараа явж исэн байхгүй юу? Мельбурнд байдаг юм байна. Ямар мундаг ийм хийж исэн юм байна гэл яг нэг Facebook тэгэл нэг сошиалаар нь хараад яваад нэг ерөнхийдөө нэг мэддэг болсон хүмүүс байдаг штэ тий. Яг тийм болсон байсан. Тэгээд яг manifestation програмд сууж л хоёлаа яг бичлээ уулзлаа штэ тий. За намайг Даштрчи халиун гэдэг. За тэгээд ерөнхийдөө бол англиар явчихаараа Callie болоод явцдаг тий. Уул нь бол хайлий гэж дууддаг манай гэрийнхэн. Гэхдээ нөгөө тийм болохоор Callie-гээ явчихдаг тий. Тэр чигээр явцсан. За би анх 16 онд Австрали улсад ирж исэн, Сиднейд ирж исэн. За тэгэл тэрнээс хойшоо ерөнхийдөө бол яг цэвэрлэгээний бизнес гээл анх цэвэрлэгчээр эхлээл тэгэл менежер болоод өөр компаниудад ажиллаж үзээд за тэгээд одоо өөрийнхөө тийм short term mental cleaning бизнесийг хийгээд нэг 2 жил гарan болоо явж байна. За Монголд би ер нь бол үндэсний хөгжимчин ардын хөгжимчин мэргэжилтэй хөгжимчин коллежийг 6 дугаар ангиасаа эхлүүлээд бакалавр төгсөөд үндэсний урлагийн их театрт хөгжимчин хийжсэн. Тэгээд одоо ийм мэргэжлээ өөрчилсөн. Ийм айгу олон юм хийгээд тий. Amazing. Тэгээд Callie маань би ингээд чамаг яг ингээд нэг background чинь ингээд мэдчихэд урд нь юу хийж идэх чинь бэснийг чинь мэдснийхаа дараа миний нэг тэр гоё мэдрэмж надад мэдэгдээд байдаг байсан чинь тэр чинь урлагийн хүн байсан болохоор мэдрэгдээд идэм байна гэдгийг нь би бас өөрөө ингээд сүулт ингээд ойлгосон байхгүй юу. Би чинь айгу тийм хүний энергийг айгу тийм мэдэрдэг. Тэгээд энерги дээрээс нь болон хүмүүс ер нь бие авч явж байгаа байдал дээрээс нь хүний яг тэр нөгөө нэг унган байдал ингээд айгу мэдрэгддэг шүү дээ. Тэгээд би чинь болохоор яг манай ээж чинь хөгжимчин гаралтай байхгүй юу? Манай ээж чинь өөрөө сувилагчаар ажилладаг ч гэсэндээ манай ээж маань өвөө юм аав ээж хоёр нь хоёлаа морин хуурч тэгээд ёочин даардаг насаараа хөгжимчин хийсэн хөгжмийн багш хийсэн. Манай ээж чинь болохоор өөрөө бас нөө жоохноос ингэж ёочин даарсан болохоор бид нар яг нэг тийм орчин бас өсөжсэн болохоор тэр нь магадгүй надад мэдрэгдсэн байж магадгүй л те. Хоёлаа тэгэл 2016 онд яг адилхан яг 1 жил Австралид ирж исэн байх нь шүү дээ. Тэ? Чи минь тэгээд анх сурахад ирж яваа те? Тийм анх яг хэлний бэлтгэлээр иржсэн. Ирсэн түүх нь бас айгүй гоё. Би чи 16 онд яг нөгөө нэг сургуулаа төгсөөд гэтээ бид нар нөгөө хөгжимчд болохоор айгүй эрт сурж явахдаа ажиллаад эхэлчихдэг байхгүй юу. Тэгээд яг тэгж эхэлж байж ийсэн нөгөө хамгийн анх нөөтийн суглаа гэж явдаг гэсэн шүү дээ. Тэрний 20 сая төгрөг хожоод. Тэгээд би чи нөгөө яг Австралиг судлаалсан. Гэтээ нөгөө айгүй үнэтэй санагдаад хамаг юм. Тэгээд сургалтын төлбөр гэдэг жисэн тэр бүр ингээд амар төлөх зүгөөд тэгээд 6 сард нь сургуулаа төгсөөл бакалавра төгсөөл тэгээл 12 сард нь яг виза өгөөл яг сургалтынхаа төлөв 10 сарын хэлний бэлтгэлд анх ирчихсэн байхгүй юу. Тэгээд тэрийг бүгдээрч хараад тэгээд бүр яг гоё замын засч өгөөд тэгээд яг Австралид ирчихсэн. 12 сард ирчихсэн. Wow, amazing. Okay. За тэр суглаагийн чинь мэдгүй юм байна. Тэр суглаагийн чинь бас хүмүүс олж үзмээр юм биш үү? Би ч надад суглааг ер нь юм яг үнэн бодит гэж юусоо боддгоо байхгүй. I've never done that. Тэгж боддгоо. Тэгээд нөгөө нэг яг авдаг бол суглаа биш. Одоо нөөтийн баримтаа бүртгүүлдэг штэ. Бүртгүүлдэг. Одоо баримт тэр хүмүүс Монгол
Тэгээд жилийн одоо нөгөө quarterly буцааж хуваа авдаг байхгүй юу? 2% жилийн өдөө. Тэгээд яг дөнгөж анх эхэлж яхад нь би нөгөө нэг амар тийм юутай юм болохоор шинэ нэмийг амар турш үзэх дуртай энэ нэр яагаад вэ? Юу гараад ирөө гэд аппликейшн хийж тэгээд бүртгүүлж исэн. Тэгээд бодол гэл намайг хавуул явуулах гал те. Тэгсэн ингэж одоо яа. Австралид явуулж хоёлаг уулзуулж яг энэ яриа хийлэх гээл тэр суглаа тэр нөт энэ те ингээ явуулсан биз дээ. Энэ бүрэг ингээд бүрдсэн. Одоо ингээд харахаар яг учиртай л болсон юм байна. За тийм тохиолдсон. Тэг жоохон эвгүй юм уу те муу юм тохиолдсон ч гэсэн за бас өөр юмд хүрэх гээд тэгэж тохиолдсон юм байна гэж бодоод байдаг болчих та одоо. Тэр үед бас мэдгүй л байсан л та. That's beautiful. Тэгэхээр Kali хоёлаа чамайг одоо яг нөгөө нэг Австралид ингээд ирээд амьдралаа ингээд цоо шинээр ингээд эхлүүлж байхад биднэрт тохиолддог айгүй тийм том даваанууд байдаг штэ. Тэ бид нар чинь ингээд өөрийнхөө тодорхойлолтыг одоо чиний хувьд урлагийн хүн гэдэг тодорхойлолт, миний хувьд дипломатч гэдэг тэр тодорхойлолтыг орхиод үнэхээр хинж буш болж хувраад бүхнийг ингээд тэг зэгээс ингээд эхэлдэг тий. Тэр үед ер нь бол биднэрт маш ер нь Монголд амьдарч байгаа монголчуудтай ингээд харьцуулах юм бол гадаадд амьдарч байгаа монголчуудын ачаалал айгүй тийм специфик айгүй өөр байдаг. Тэ тэр нөгөө нэг тэр үеийнхэн сэтгэл зүйн challenging асуудлууд тэр үеигээ чи эргүүлээд ингээд дурсах юм бол ер нь бол яг ямархуу байдлыг яг боддоор хүлээж авч исэн бэ? Яг одоо ингээд яг тэр хүн байдлаа ингээд яг тэр үед бол ингээд амар хэцүү тэгэл ингээд хэцүү болгоныг хийгээд байсан юм шиг санагдчихсан байхгүй. Надад л яагаад ийм юм тохиолдож байгаа ч гэдэг юм уу те. Орой ажиллаа хийж явж байгаад буцаа гэртээ хайрч чадахгүй шүүн алхаад тэгэл хүү амтнаас туслалцаа гуугаад гэрээ олохгүй ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнууд зөндөө болж исэн. Гэхдээ одоо ингээд бодоод яхад бол айгүйх тийм юу санагцаа. Гадаадд байгаа хүмүүс бүр ачааллыг ингээд бүр 3-4 дахин илүү авдаг санагдсан байхгүй юу. Тэгээд би 10 сар яг хэлний бэлтгэл суучаад хажуугаар нь ингээд ажил хийгээд тэгээд буцаад Монголдо очиод бас хэсэг очиж үзсэн байхгүй юу. Тэгээд буцаад хөгжимчнийхээ ажлыг хийсэн чинь бүр жаргаж исэн бэ штэ гэж бүр бодогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголд ахтай бид нар ингээд яг гэр бүлийнхаа хажууд тэгээд дээрэс нь бас сэтгэлгээ мэдлэгийн гэсэн амар тийм талхарчдаг юм шиг санагдсан байхгүй юу. Хүлээж авах нь ч гэсэн хамаагүй нь ялхарчдаг. Гадаадд гараад ирэхээр чинь тэгэл те бүх юм өөрийнхөө толгой дээр гараад ирж байгаа юм чинь нэг өдөр ээж аавындаа очиод хоол идчихье гэсэн тийм юм байхгүй. Тэгээд бол ачааг бол өөрөх тал дээр л айгүй сайн үүсэн. Тэгээд ер нь бол яг гадаадд яг амар удаан биш ч гэсэн богинохоо хугацаанд ч гэсэн амьдраад үзчих юм бол яг амьдрах скил тэгээд сурж байгаа соёл за тэгээд өөрийгөө тийм нөгөө чармайх одоо өөрийгөө шахах нь бүр хамаагүй өндөр болсон гэж бодож байгаа. Одоо хэрвээ би Монгол одоо хөгжимчнөө хийж байгаад ч юм уу явж исэн бол яг өдий одоо байгаа шигэ яг өөрийгөө шахаж явдаад ингээ шүүсийн шахаалтай би юу хийж чадах юм тэ одоо би ингээл яг урлагийн хүн гэж яачгарч одоо бид нэг тийм байдаг. За урлагийн хүн юм чинь баг математикаар яадаг юм би тийм хийж чадахгүй. Одоо чадахгүй ч гэдэг юм ингээл нэг ямар хаачдаг. Тэгээд одоо тэр сэтгэлгээ бүр ингээ шал өөр болж ирсэн байхгүй юу. Би ингээд буцаад ирсэн чинь би одоо тэгээд үндэсний хөгжмөө тоглоод одоо тэгээд хэл муу байсан яг хаана хүрх юм бэ гээл за би өөрөө хийж чадах үлээ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тэгэхээр чинь бүр ингээд олон өөрийнхөө скиллийг сайжруулад би ч юм бүр юу хөгжимчин байсан тэгэл нөгөө нүрэ будаал гоё те юу тоглолтонд ороод тэгэл хөгжмөө тавтаал нэг тийм байдаг байсан чинь бүр ингээд ийш тийш амар хүнд юм өргөөл те цэвэрлэгээ хийгээд хүний доор ажиллаж үзээд за тэгээд хөгжимтэй бид нар чинь бас яхаа ингээд юу оркестр суугаад ажилладаг ч гэсэн бас ингээд шал өөр environment шал өөр орчин байдаг байхгүй юу. Тэгээд буцаж ирсэн чинь яг цэвэрлэгээ хийгээд бас ингээд өөр гадны хэлээр яриад үзсэн чинь бүр би чи иймийг чаддсан биш үү гэж бүр өөрийгөө нээж тэрэнд нь айгүй баяртай байсан. Тийм айгүй баяртай. Тэгэхээр тий яг үнэ одоо яг би яагаад энэс ингэж яриагаа эхлүүлж байна гэхлээр нэгдүгээрт бид нар нөгөө нэг гадаадд амьдардаг монголчуудыг ингээд Монголд амьдарч байгаа монголчууд нь нэг тийм жаргалын нүдээр хардаг штэ ер нь бол тий ингээл ялангуяа Австралид амьдарч байгаа нөөц бололцоо өндөртэй магадгүй цалин өндөртэй хөгжил өндөртэй гой цаг агаартай гээл гэтэл бид нар яг бодит юм байдал дээр аюух даардаг Монголоос илүү даардаг тий Мельбурн ч амар хүйтэн бүр ингээд жишээ бодох юм бол төсөөлөл болон бодит байдал хоёрын оронд маш том ингээд ялгаа байдаг. Тэнгүүд нөгөө нэг би одоо ингээд ерөнхийдөө яагаад айгүйх ингээд коучинг хийгээд ялангуяа гадаадд амьдарч байгаа монголчуудтайгаа ингээд амар тийм passionately ингээд ажиллаад яваад байгаа гэж шалтгаан бол ерөөсөө бид нар яг чиний хэлдгээр Монгол амьдарч байгаа хүмүүстэй харьцуулах юм бол 3 дахин ачааг үүрчдэг учраас цаг хугацаа гэдэг маш үнэтэй. Тэгээд үнэтэйгээс гадна бидний гадаадд амьдарч байгаа цаг хугацаанд дандаа хязгаар байдаг тий.
Хэрвээ визтэй бид нар нөгөө нэг байнгын оршин суух гэдэг тодорхойлолтыг нь одоо авч чадаагүй байх юм бол бид нар дахиад нэг за миний виз одоо 1 жилийн хугацаатай, 2 жилийн хугацаатай, 3 жилийн хугацаатай, максимум 3 жилийн дотор би одоо яг яах гэж байгаа. Одоо яг энэ виз гэдэг асуудлаас болж биднэрт одоо ямар их хэмжээний сэтгэл зүйн дарамт харагдахгүй шүү дээ тэр чинь. Ирдэг үе гэдгийг би яг өөрөө биеэрээ ингээд туулаад ингээд ирсэн болохоор бидний хувьд цаг хугацаа маш үнэтэй байдаг юм аа. Тийм учраас бид нөгөө хайр цанаасаа маш хурдан гарч цаг хугацааг маш хурдан ашиглахын тулд өөрөө өөртөө ажиллах айгуу чухал. Тэ тэнгууд чинь чи түрүү айгуу гоё хэллээ л дээ бид нар ингээд өөрсдийг ингээд хайрцагласан байдаг. Тэгээд яг чи нөгөө нэг ингээд айгуу өөрсдийг ингээд шахаж айгуу хөшөөрн хийж ин гэж хараад ярьж ин л та. Би болохоор тэрийг арай жоохон өөр өнцгөр, арай жоохон өөр ингээд талаас нь ингээд харах юм бол өөрийгөө цоо шинээр нээж ийна гэдэг ямар гоё боломж вэ? Тэнгүүд харна чи хэрвээ одоо урлагийн хүн хэвээрээ яг урд нь хийжсэн юм хийгээл Монголдоо ингээд comfort zone гэж ярьдаг тийм ингээд тийм гоё ингээд доктортой байдалтай ингээд амьдарч исэн бол чи өөрийгөө вау би чинь entrepreneur сэтгэлгээтэй юм биш үү? Би чинь бизнес сэтгэлгээтэй бизнес биш үү? Дээрээс нь би чинь бас вау YouTube энэ төр хийж чаддаг creativity технологи энэ төртэй аягүй сайн ажиллаждаг тийм хүн биш үү гэдгийг нээхгүйсэн тийм үү? % гэдэг шиг бүр хизээч одоо бүр өөрийгөө төсөөлж чадахгүй байна. Одоо гэх юм бол яг Монголд одоо ингээд хөгжмөнтэй гэдэг ч юм яг хөгжмийнхаа ингээд яг мэрэгчлэрээ явж исэн бол би үдээд те юм бизнес эхлээд те ингээд хажуугаар нэг юм сонирхоо дээрээс нь AI гэдэг технологид амар сонирхолтой болсон. Яг гэх юм бол технологи ингээд миний одоо лабор ажлыг ингээд айгүй хөнгөвчлөөд тэгээд тэрийгээ ингээд бас би ингээд чадчих байгаа юм чинь бусад хүмүүс бас ингээд мэдэж сурах хэрэгтэй байна гэдгснээ өөр бас нэг юм хийгээд тэгээд тэр дотроос ингээд өөрөө өөрийнхөө ерөөсөө яг одоо таны хэлсэнчлэн бас яг тийм нээж байгаа гэдгсэн чинь айгүй гой сонсогдож байна л да тий. Айгүй олон гоё юм нэгээд би ч юм бүр software engineer-ээр за би нэг одоо 2 жил сурлаа гэж бодоход гэл бүр шал өөр юм бодоод захиал тэгээд яваад байгаа. Яг оноо. Тэгэхээр ер нь бол яг уу би ер нь яг л энийг л хүмүүст ойлгуулахын төлөө ингээд коучинг хийгээд байдаг байхгүй. Тэрнээс ш тэгээд карьер болж гин бүх юм болж гин ингээл яг өөрийгөө бодоод ингээд амьдраад байвал амьдраад байна штэ хин ч гэсэн амьдрдаг штэ тий чи ч гэсэндээ AI-г сурчингуудаа okay I got it perfect гэдэг ингээд чимээгүй суугаад байна. Ер нь бол 99% чинь ингээд чимээгүй суудаг штэ. Гэтэл нэг тийм цаанаасаа нэг тийм driveтэй хүмүүс байдаг. Одоо чамайг би ингээд харахаар яг ерөнхийдөө яг ингээд надрахуу ингээд сурсан юм а бусдад одоо таараад тэ бусдыг ингээд одоо хөгжүүлэх айгу сонирхолтой айгу гоё тийм зорилготой бүсгүй байна гэдээ холоос ингээд харагдаад байгаа байхгүй. So that's amazing. Хоёлаа тэгэхээр manifestation аялал руугаа ингээд аажмаар ингээд орё л доо. Чи минь ингээд ерөнхийдөө яагаад manifestation аялал надтай ингээд гарах болов тий? Тэгээд одоо ингээд эргүүлээд харах юм бол хоёлаа чинь 2024 онд анх manifestation аялалтай нодлонгийн нэг жил танилцж ирсэн тий. Тэрнээс өмнөх одоо Kali тий manifestation аялал яг эхлэх тэр үеийн одоо нэг тийм paint picture хийхгүй нэг тийм яг дүрс зургаар нь одоо жишээлбэл харуулахгүй. За миний бүр амьдралдаа хийжсэн хамгийн одоо нөгөө нэг яг зөв тэгээ гоё тэрэндээ талархдаг шийдвэрүүдийнх нь нэг байсан байхгүй manifestation гэдэг. Миний яг одоо яг амьдрал тохиолдсон их гоё юмнууд те за яг өцөө юм байгаа ч гэсэн хамгийн гоё гэрэл гэгээтэй юмнууд нь яг 24 оноос хойш одоо 25 онд бүр ингээд тохиолдож явж байгаа. Тэгээд өмнө нь бол би ингээд хэлээ сайжруулах гал гээл те дандаа ингээд англи хэл дээр одоо affirmation ч юм уу meditation ч юм уу тэг бүх юм англи хэл дээр хийдэг. Тэгээд manifestation гэдэг одоо айгүй олон YouTube-ээр би ч юм YouTube-ээс бүр ингээд айгүй их мэдээлэл авдаг. Тэгээ гой хүмүүс ингээд subscribe хийгээд арчдаг. Тэгээд яг тэр хүмүүс ингээд manifestation гэж ярьдаг. Тэгээд би бүх юмыг ингээд инглишээр сонсоодсон байхгүй юу. Тэгээд яг ингээд нэг Монгол дээр нэг хийж байгаа таны YouTube бичлэг үзээд яг meditation хийгээд тэгээ manifestation-ы талаар ярьж байгаа бичлэг хийгээд тэгээ монгол хэл дээрээ сонссон чинь бүр ингээд яг ингээд дотгошоо орж байгаа мэдрэмж нэгэд амар тод орж ирээд тэгээ би яг танд хэлжсэн байхгүй юу хамгийн анхныхаа нөгөө Zoom call бөөнөрөө Zoom call хийдэг штэ тэрэн дээр ингээд ямар гоё юм бэ монголоороо сонсоод тэгээ монголоороо яг ингээд нэг тийм meditation хийгээд тэгээд англиар ингээд яг миний хувьд бол ингээд аягуулсаа ойлгож байгаа ч гэсэн яг монгол хэлээрээ сонсохоор бүр яг нэгтэй нөгөө нэг бие махбодод ингээд нэг шингэн гэдэг штэ тэ ингээд бүр яг орж ирэх. Тэгээд яг за би ерөөсөө л яг энийг
яг ингээ ерөнхий утгаар нь мэдээд байдаг ч гэсэн за manifestation гэдэг иймэрхүү юм байгаад байдаг юм гэдэг ч гэсэн яг ингээд одоо яг монгол хэл дээр заагдаад яг ямархуу байдаг юм бол гэж бодоод ерөөд бол анх бүртгүүлээд орж исэн. Тэгээд яг ингээд хичээлийн үзсэн чинь би бүр вау гэдэг жисэн баггүй. Би чинь баг ингээд manifestation гэж яг өөрийнхөө мэддэг юмараа ингээд ботхоор за ингээд ямар ч гэсэн ингээд төсөөлөөд ингээд бодоод тэ ингээд зураглаад ингээд харах юм байна. Миний хувьд бол яг нэг тийм анхан төвшнийх нь гэдэг юм бол ингээд айгу багасаа ч гэдэг юм бас хийгээд идэв байсан байгаа байхгүй өөрийг ингээ гадарлаад тахад за би нэг тэгэндээ гэл одоо 10 жил тахтаа ч юм уу те за би бакалавра төсөөд ямар ч гэсэн гадаадад очиж сурна да аль оронд сурах болоо ч гэдэг юм уу те ер нь ингэндээ гэдэг нэг юм ерөнхий юм аяагаад байдаг ч гэсэн яг детальчлаад яг manifestation хийн гэдэг нь яг ямар утга учиртай ингээд ерөөсөө мэдгүйсэн тэгээд яг хичээлээ орж үзсэн чинь вөө юу вэ би бүр уучлах урлаг гинүү юу вэ тэмдэглэл хөтлөн гинүү юу вэ гэл бүр ингээд амар олон юм гараад ирсэн тэгээд тэрийг ингээд айгу хараад айгу цогц юм байна гэдгийг айгу сайн ойлгож ирсэн байхгүй. Тэгээд би юу вэ би чи өөрийгөө бараг manifest хийгээл тэгээ өглөөд бараг нэг affirmation сонсоол тэмдэглээ хөтлөөл ингээл өөртөө болоод байна гэдгсэн чи эн чинь ингээд цаана айгу тийм утга учиртай юм цогцоор нь хийх юм бол одоо өөрийгөө чинь айгу сайн байдаг юм биш үү гэж айгу сайн харсан. Тэгээд одоо яг ингээд үргэлжлүүлээд өмнө нь ингээд одоо таны хичээлд одоо manifestation-ы програм суухаасаа өмнө нь л ингээд юм ерөнхий дур зургатайсэн. Одоо бол бүр ингээд нэг детальчлаад ингээд бүр гаргаж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол би хаусаа манифест хийлээ гэж бодоход тэ ямар өнгийн бодонтой байх юм тийм байх юм өөрөө бүр ингээд зурч чадахгүй гэсэн бүр ингээд гаргаж ирээд тэ тэгээд ингээд юм яг адилхан зургнууд гаргаж ирээд хооронд нь ингээд наагаад тэгээд бичээд одоо тэгээд ингээд сонсоод тэгээд тэрийгээ өглөөнийхөө зөөлөн йогтойгоо ингээд хийгээд гэдэг юм ингээд айгуу тийм гоё юм олон талаас нь цогцоор нь юмнууд айгуу харж хийдэг болсон. Тэгээд хамгийн том гарсан одоо manifestation одоо ингээд яг үр дүнгээ өгөөл ингээд баг багаар хийгээл тэ ингээд шууд ингээд бүх юмаа manifest хийгээл тэр нь ингээд хүмүүсээс би яг нэг суусныхаа дараа манай нэс тэгжсэн байхгүй. Яасаа одоо бүх юм чинь бүтээлтэй алал байна. Тэгэхээр энэ чинь тэгэл нэг удаа тэгэл баг бодоол за би manifest хийж ийн гэл ингээд сууж идэг юм биш té гэд амар тайлбарлаж хэлэх гэжсэн аа. Бас яг нэг таны ярьсан яриаг сонсоод тэр хүн ингээд ойлгож хүлээж авах өөрөө бэлэн болоог байгаа юм чинь би бас ингээд тэрийг ингээд ойлгуулах гал хичээгээл хамаг энерги яаж хаар тэр хүн бэлэн болсныхаа дараа яг ингээд яг зөв хүнээс нь сонсчих юм бол яг тэр хүн тийм хэлээдсэн юм биш тэгээд хүлээж авах байхаа гэд өөрийнхөө энерги ингээд амар хайрлаад өнгөрчээсэн байхгүй юу. Тэгээд одоо би дараа одоо нэг юм 2 жилийг ингээд айгу үр дүнтэйгээр өнгөрүүлсэн manifestation ингээд аяллаа гэд яг л миний одоо бодсон шиг тий одоо нөгөө таны та нэг ярьжсэн шүү дээ хүүхдээ ингээд бодохдоо бүр нэг аавынхаа нүдийг аваараа гэх гахраатай гэл бүр тийм тэгээд гэл одоо миний ерөөсөө бичиг бүр яг тийм болсон байхгүй би яг бага ахна яг тэгж бодсон заав шигээ гахраатай тийм байгаарэ тэгээд ийм гоё би бүр ингээд сэтгэл санааг энэ хүртэл тэгээд ийм гоё ингээд ийм тайван төрөөд те ээж нь ингээд ийм гоё тайван гоё гэгээлэг юм бодож тээж байгаа болохоор миний охин төрөө тийм байна гэд бүр ингээд бичээд зураглаад бүр яг тэгж хийж байгаа. Тэгээд тэрнийхэн үр дүн бүр ингээд илт мэдрэгдээд манай охин аймаг тайван. Харуулъя гэсэн ч гэсэн ингээд тайван байна гэдэг шиг тэгээс л бүр харуулмаар байна. Одоо би тэгээд ер нь бол нөгөө айгүй олон шавнамаа угаасаа хэлдэг л дээ manifest гэхэлэр нэг тийм fantasy гэл эсвэл хит сүнслэг тал руугаа тий эсвэл чи ингээнийг ингээл хийчих юм бол ингээл бүтчин гэсэн нэг тийм instant gratification гэж ярьдаг тий маш тийм хурдан үр дүн ингээд хайгаад идэг. Тэгээ би болохоор та нартай ингээд хэлтгэл дээ ер нь би manifest аяллаа яг ингээд би болохтой яг миний одоо 10 жилийн ер нь бараг 15 жилийн амьдралын туршлага дээр үндэслээд. Тэгээ миний нэг амьдралын туршлага чинь одоо ингээд зүгээр ингээд та нар ингээд коуч багш гэдэг ингээд харах юм бол нөгөө хувь хүний амьдрсан амьдрал замнал чинь тухайн хүний зааж байгаа юмд айгүй чухал шүү дээ. Яагаад гэвэл ерөөсөө тэр чигээрээ тухайн хүний одоо бодох бодол оюун санаа философи гэдэг нь тэр чигээр амьдралынх нь одоо хэв маяг болон туулаад ирсэн замналтай нь ингээд яг ингээд холбоотой шууд холбоотой шүү дээ. Тэр яг нөгөө коуч гэдэг ингээд ярихлаар хүмүүс нэг тийм коучинг сургалтанд суугаад сертификат аваад коуч болчдөг юм шиг хандаад идэг юм л л дээ. Би болохоор ер нь би та нарт хэлдэгтэй би та нарт мэдлэгийг нь олгоно. Гэхдээ биднэрт нөгөө нэг experiential knowledge буюу яг ингээд өөрөө туулаад ирсэн тэр туршлага мэдлэг чинь хамгийн чухал гэдэг юм аа гэ тий. Тэнгүүд чинь би болохоор та нартаа нөгөө нэг оруулах гэж байгаа үнцэг маань ерөөсөө Австралийн чинь ажилладаг байсан тэр дипломат туяа.
дараа нь Монголын одоо Австралид ирснийхаа дараа Big Four гэдэг corporate орчинд ороод өстой жинхэнэ шүүсээ шахуулаад аудитор болоод менежер болоод явж байгаа тэр туяа хоёрын хооронд шал үр ялгаа авахгүй мэрэгчлэн гэдэг хүний хооронд тий нэг нь болохоор айгүй тийм дипломатын одоо хүрээлэл Австралийн засгийн газар чинь бүх юм нь одоо тийм хууль журмын дагуу. Гэтэл ингээд corporate орчин ингээд орчин чинь бүх юм нь commercial талтай. Бүх юм everything is money. Мөнгө ерөнхийдөө амьдралыг удирдах гэдэг. Тэнгүүч энэ хоёр чинь хоорондоо ингээд нийлээд нэг тийм баланстай view бас болж болно тий. Тэгээ тэрэн дээр нэмээд миний нөгөө нэг йогийн замнал 17 жил ингээд йогоор хичээлж байгаа замнал чинь ер нь бол та нарт ингээд заагаад байгаа manifestation-ы маань одоо бүх суурь нь ерөөсөө л бүх суурь нь бол тэндээс ингэж гарч ирж байгаа тий бид нар хичнээн одоо corporate орчин хичнээн successful амжилттай байлаа гэд оюун санаагаа удирдах чадахгүй одоо цагтаа оршиж чадахгүй амьдралын утга учирыг хайж чадахгүй одоо нөгөө higher consciousness буюу тий нөгөө нэг одоо тэр ухамсарт байдлыг талаар концепт ойлгохгүй тэрийг жоохон ирмэлцэхгүй бас талархахгүй байх юм бол юуж утга учиргүй байна. Хичнээн баян тансаг эд хөрөнгөтэй байлаа гэд тэрэнд чинь утга учир байхгүй гэ тий. Тийм болохоор чи түрүүгээ цогцгээд ингээд хэлдгийг нь би бас амар тийм айгуу тийм баярлж хүлээж авч байна л да. Яагаад гэвэл би үнэхээр яг тэр мэдрэмжийг тэр experience-ийг та нарт өгөхийг айгуу зорьсон байхгүй юу. Тэгээ тэр нөгөө нэг онлайн програмаа ингээд яг ингээд нэг ингээд урлаад ингээд тэр чинь map шүү дээ. Газрын зураг би та нартай ингээд зураад өгсөн байдаг тий. Тэр map-ыг би урдлахтаа айгуу олон одоо сар ботчоод ингээд нэгээр нь уралжсэн байхгүй юу. Тэ одоо ингээд career coaching програмын маань шавнар амар фаны орж ирэнгүүтээ шууд resume-г бичээл алаад өгнө гэж боддог байхгүй. Гэтэл хамгийн эхлээд яг manifestation шиг the art of being in the now одоо цагтаа орших хурлаг. Тэгээд өөрийнхөө дотор сэтгэл рүү харах гэдэг хоёр юмнаас аялал нь эхэлдэг байхгүй. Тэнгүүд чинь нөгөө нэг resume чинь хайцсан бэ. Actually стратеги хайцсан бэ гэдэг. Тэгээд ингээд нөгөө нэг процесс нь ингээд аяанда ингээд та нарт яг ингээд би чинь үнэхээр одоо цагтаа оршиж чадахгүй байх юм бол би зүгээр л бизнесээ цааш нь хөгжүүлж чадахгүй юм байна. Би сайн мэрэгжилтэн болж чадахгүй юм байна. Эсвэл би мэрэгжлийн ажилдаа орж чадахгүй юм байна. Яагаад гэвэл шал хэрэггүй юмд стресстэд нөгөө нэг хатан цагаа үрээд цаг чинь одоо л оршдог штэ. Яг одоо. Тэ? Эсвэл өнгөрсөн үү? Тэ? Тэнгүүч нь уучлах учраас одоо урлаг гэдгийг оруулж ирж байгаа шиг бас нөгөө нэг одоо шалтгаан нь байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол хүмүүс өнгөрсөндөө гаццсан байдаг тий. Тэр бас бүр айгүй гоё өнцөг байсан. Өөрийгөө бүр би бас ингээл өөртөө айгүй тийм өмнө нь бас өөрийгөө тэгж бодож байсан байхгүй. Айгүй өөрөө ингээл ярилцдаг. За өмнө нь надад яг яагаад одоо жишээлх юм бол тий би одоо ингээд жоохон стресстэй ч юм уу тий байгаадаа ингээд ийм сэтгэл хангалуун бус ч юм уу тиймэрхүү байгаадаа ингээд жоохон боддог гэсэн байхгүй юу. Гэтэ яг тэр нэг уучлах урдлаг гэж бүр ингээд ухаал нөгөө өнгийгөөл гэж ярьдаг штэ бүр ингээд харсан чинь би ч амар ингээд тийм амар сүртэй юмнаас биш мөртлөө ингээд жижиг юмнаас ингээд юм гомдоод тэгээд тэд нар ингээд буглаат ч юм уу те ингээд тэгээд тэрийг ингээд яг юунаас олоод нэг тийм тайван бос ч юм уу те эсвэл нэг тийм ингээд энд нэг тийм мэдрэмж шөрөөд идэг штэ зарим нэг хүмүүстэй ингээд харилцахад ч юм уу те тэгсэн мэт яг юуг нь мэдгүй тэгсэн мэт ингээд нэг тийм сонирн болчдөг нэг тэднэрийн ингээд айгуу тийм багаар бүр ингээд юм ярилцаад гаргаад тэгээд дээрэс нь ингээд бичээд бид ийм юмнаас ингээд болоод ингэсэн юм байна гэд бүр ингээд уучлаад өөрийгөө бас аюу олон юм дээр тэгсэн. Би өөрийгөө бас тэгнэ гэж бодохгүйсэн байхгүй өөрийгөө баг зэрэг ярилцдаг гэж бодсон чинь тэр уучлах хурлаг дээр бол бүр аюу сонирхолтой тэгээд бас ингээд яг үр дүнгийг харсан чинь бүр нэрэл өмнөхөө уучлж ингэж өнгөж харж ийж за яг ингээд одоо бас хамаагүй гоё энерги зарцуулъя. Би бас энергит амар хайртай байхгүй юу? Өөрийнхөө энергийг аюу тийм ялангуяа өглөөгийнхөө энергийг бүр ингээд одоо нөгөө нэг цагнаас илүү ингээд бараг бүх юмнаас илүү ингээд аюу харил сураад байгаа. Тэгээд тэр нь бас аюу нөлөөлөд гоё яагаад байгаа болохоор за энэ бас энерги өнгөрсөндөө зарцуулаад тэрийгэ бодоод үнтэй муудалцснаа бодоод эсвэл өөрийнхөө ингээд алдснаа бодоод алдчихаа яг одоодоо ингээд зарцуулъя гэд яг тэр бүр аюу концепт яг ихэндээ ордгоо шүү дээ яг ингээд унтсан байгаад тэгээд ингээд за одоо ингээд уучлая гэд явдаг нь бас аюу гоё. Тэнгүүд чинь ерөөсөө бид нар нөгөө нэг одоо ингээд бид нар ингээд жил явдаг штэ. Нэг жил манифест аялал явдаг. Тэр чамд ерөнхийдөө яа санагдсан бэ? Би болохоор одоо жишээлбэл хэрвээ би өөрийнхөө биеийн амарт ботсон байсан бол зүгээр л 21 хоног 45 хоног
юу гэдгийг 3 сар ч гэдэг юм уу. Ингээд за бай гэж дараагийнх нь гэж авмаар байгаа байхгүй юу? Авна шүү дээ. Тэ? Ерөнхийдөө бол бизнес одоо хэрвээ коуч гэдгийг одоо коучинг гэдгийг бизнес гэж харж байгаа хүмүүс байх юм бол ерөнхийдөө тиймэрхүү хандлагаар хийдэг шүү дээ. Тэ? Тий. Урт удаа цаг хугацааны ер нь бол ингээл цаг хугацаанд бүгдээр ингээд харуулна шүү дээ тий. Яг цаг хугацааны туршид яг одоо та коучинг бизнес үү гэдэг талаар нь одоо ингээл одоо хэрвээ коучинг бизнес гэж харж байгаа хүмүүс байх юм бол цаг хугацааны хугацаа за 1 жил хийгээл те тодорхой хэмжээний мөнгө авчлаа гэл ингээд гараал явах хүмүүс байх бах л та. Тэгээ ингээд цаг хугацаа ингээд коуч хийгээд нөгөө нэг коучийг нөгөө хідэн цагаар нь коуч хийснээр ингээл хардаг гэл хүмүүс бас би бас тийг сонсч ирсэн. Тэгээд би ингээд ийм удаан хугацаанд тэгээд ийм шавнартай удаан хугацааг нь хийж байгаагийнх нь үр дүнд болохоор яг ингээд яг жинхэнэ genuine ингээд өгөх гээд байгаа хүний сэтгэл гэж хараад байгаа байхгүй бэ? Тэгэхээр яг чиний хувьд ингээд manifest аялал ингээд явж байгаа хүний хувьд 1 жил хамтдаа явахын одоо ач холбогдол нь чамард одоо жишээлбэл яг яаж гарч ирж ирсэн бэ? Бид нар чинь ингээд уйлрал болгоно ингээд хичээлд явдаг шүү дээ. Тэнгүү чинь жилийн ихэнх хүн болгоно л зорилгоо тодорхойл алаад өгнө. Коучтэй байсан ч коучгүй байсан ч би ингэн гэж алаад өгнө гэж бүгдийг тавьчихдаг те. Тэнгүүч одоогоос бизнесийн үүднээс ингээд харах юм бол gym membership, gymнүүд чинь бүгдээрээ хамгийн их мөнгө олдог цаг нь 1 сар. Яагаад вэ гэхээр хүн болгон би gymд явна гэж бүртгүүлцдэг. Гэтэл явж байгаа хүн нь ингээд цөөрөө жилийн төгсөл гэхэд байхгүй. Тэгээд тэр паттерн дахиад ингээд үргэлжлээд яваад байдаг гэж байгаа байхгүй. Би яагаад 1 жил та нарыгаа хамт аялалд авч явъя гэж ботсон одоо миний нөгөө нэг зорилго бол ерөөсөө бид нар чинь маш гүнзгий юм дээр ажиллаад байгаа шүү дээ. Хүн болгоны дотор маш том агуу ертөнц оршиж идэг. Тэр агуу ертөнцийн зүгээр л уучлах гэдэг тэр жижигхэн сэдвээр бид нэр ажиллахад маш их урт хугацаа, хичээл зүтгэл, орон зай биднэрт хэрэгтэй байгаа. Тийм болохоор нөгөө боддоор манифест хийхийг би та нар зааж өгье гэж би өөрөө хэлээд байдгийн утга учир нь миний хувьд бол би та нарыг жилийн турш авч явж вэж та нар үр дүн үзнэ. Тэгээ дээрэс нь жилийн хагас зарим хүмүүс чинь нөгөө математик гэдэг юмд буураад унцдаг тий. Мартчихдаг. Завгүй амьдралаа ороо бас мартчих. Тэнгүүд чинь нөгөө нэг уйлрлын хичээл боллоо гингүүд нэрээ яана тэрийг яалаа энийг яалаа гэд нөгөө аажмаар та нар ингээд төөрөөд ингээд явж байхад нь буцаагаад ингээд авцраал. Явж байхад нь бахад буцааж авцраад ингээд 1 жил явж ийн гэж би ерөөхдөө өөрөө хардаг байхгүй. Тэр экспириенс чамд ямар байсан бэ? Яг тийм нөгөө Facebook group бас айгүй хэрэг болсон байхгүй юу. Одоо ингээл яг бид ингээл айгүй цаг хугацаагаа зарцуулж байгаа юмнууд чинь Facebook шүү дээ тий. Facebook дээр ингээ групптэй тэгээд хүмүүс ингээ сэтгэлдээ хэлээд одоо жишээлх юм бол хичээлээ ахаад үзлээ, хичээлдээ суулаа гэдэг юмнууд нь бүр яг ингээд аваад ирж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа байхгүй юу. Хөөе би нэрээ хааны хоолээ. Тэ би чинь юу хийгээд яагаад яваад байгаа лээ. Миний чинь нөгөө өмнөх ярьсан юмнууд чинь бэлээд байна уу гэдэг юуг нь бас айгүй гоё арж иж байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө групп хичээлнүүд нь бас айгүй гоё. Хичээлүүдэд нараа хүмүүс ингээд амар гоё emotional байна. Тэгээд тэр нь яг ингээд өөрөө ингээд яг тэр атмосфер тэрийг ингээд мэдрэхээр бас айгүй гоё мэдрэмж. Би ингээд одоо жишээлх юм бол хүн болгоно ингээл би ингээл коучинг явж байгаа чи одоо manifestation явж байгаа ч юм уу гэж ингээл хэлээлгээд байхгүй штэ. Тэгэхээр яг нэг тийм нөгөө community гэдэг юм дотроо айгуу тийм vulnerability-га үзүүлээд те ингээд би ингэсэн надад ийм тохиолдсон тэгээд ийм гоё юм болж байна ч гэдэг юм уу бүх юм айгуу фильтргүй ингээд шеэр хийх тэр групп нь айгуу гоёсэн байхгүй би ингээд амар өөрөө ингээд пост бичээл юм уу тэхгүй ч гэсэн за хин хаана ингээд одоо яг ямар үр дүнд гарсан байна те тэр нь ингээд яг надад notification ирээд байгаа юм шиг те за ингэж шүү чи хаана яваад байна гэдэг тийм notification ирж байгаа шиг тэгээд яг жилийнхээ хичээл нь ягаад яг тэгээд 24 онд хүмүүсийн үг бол би нэлээх хараад тэндээс нь айгүйх тийм урам авах бас тэндээс айгүйх мотивашн аваадсан байхгүй тий хүмүүс ингээд ямар гоё өөрчлөлтийг өөртөө ингээд тий хийж чаддгийм бэ гэхдээ бас өөрөө бас айгүйх тийм бахархсан гоё жил байсан да. Тэгэл ер нь нөгөө нэг бид нар ингээд яг ингээд одоогийн маань бүтээсэн байгаа амьдрал угаасаа л бидний өнгөрсний маань manifestation шүү дээ. Тэ бид нар ухамсартай мэдсэн мэдээгүй тэр үед яг л үрийг ингээл тарцсан л байгаа байхгүй юу. За гадаад явъя да гэдэг тэр бодол чинь хүчтэй энерги агуулж идэг. Тэр нь ямар нэгэн байдлаар ингээл бидний яг одоогийн одоо орчныг ингээд бий болгоцсон байгаа. Тийм болохоор би ерөнхийдөө юу гэж хараад идэг вэ гэхээр бид нар айгүй бага жижигхэн мөрөөдөд идэг. Кали. Би тэрийг өөр дээр хүртэл анзаардаг заяа.
Би ч надаа ингээд уг нь бол супер манифестор ингээд болох гээд ингээд яваад байгаа шүү дээ. Тэ ингээд та нарт ингээд заагаад байна гэдэг чинь би өөрөө гэсэн бас ингээд нэг тодорхой хэмжээнд левелд ингээд байгаад байгаа боловч би ч гэсэн өөрөөсөө анзаардаг байхгүй. Ер нь ингээд манифесташныхаа одоо яг зорилгоудаа ингээд тодорхойлохдоо бас л тодорхой хэмжээнд өөрийгөө ингээд хайрцаглаад байна шүү туяа гэдгийг би өөрөө нөгөө нэг дандаа mid year review хийх болгондоо өөртөө хэлдэг байхгүй. Яагаад гэвэл нөгөө гарсан зорилгонууд маань бүгд би илчин заяа. Media review Тэгэнгүүт нь then what? Одоо тэгээд эх 6 сард би юу хийх юм бэ гэдэг тийм асуудал гарч ирдэг амар сонирхолтой. Чи ер нь өөрийнхөө прогрессыг ерөнхийдөө хэр сайн хяндаг болсон бэ? Тийм прогрессыг бүр нөгөө тэмдэглэл айгүй их ач холбогдол өгдөг штэ та нартай тий. Тийм тэмдэглэл хөтлөөд прогресс ерөнхийдөө прогрессийн хамгийн сайн одоо явуулж чадж байгаа тэрэндээ хүрээд байгаа гол юм нь ерөөсөө тэмдэглэл хөтлөх болчиход байгаа байхгүй юу? Би ингээд яг тэмдэглэл хөтлөөд за тэгээд одоо яг 7 хоногтоо нэг удаа яг одоо нөгөө 1 сар тавьсан зорилгоо дээс сарынхаа ямыг кварталын юмнуудаа хийгээд бүр яг тэрийгээ бүр ингээд яг давуулсан байгаад байна. Өмнө нь бол би ингээд яг нөгөө нэг gym membership гэдэг шиг те 1 сарт ягаал за одоо би энэ жил лална гэл тэгээд өгдөгс аахгүй одоо л яг бүр ингээд яг айгуу гой системтэй тэмдэглэлээ бүр айгуу гой хөтэлдэг болсон. Тийм тэгээд тэрэн дээрээ manifestation-ийнхаа ингээд юм бүр гоё юм тусдаа төвтгөртэй те ингээд тэрэндээ ингээд ийм одоо бүр ингээд амар exact бүр ингээд бүр тэгин мигэн гэл ингээд он сар өдрийн бүр ингээд айгуу гоё тавиад өгчдөг болсон. Тэрний ачаар гэх юм уу одоо би яг таны дээр нөгөө нэг media юуг нь сонсч чадгүй минийх ч гэсэн бас ингээд хийгэл болсон байна да те. Би яг таныг сая нөгөө нэг багаар хайрцагтаад мөрөөддөг гэсэн чинь надад бас яг тэгэж яг мэдрэгдээд байгаа байхгүй юу те. Би ингээд амнаас гарсан юм маань ингээд биелээл те ингээд гоё юмнууд маань биелээл ингээд байгаа юм чинь бүр ингээд илүү гоё юм мөрөөдөл бүр томоор мөрөөдөл яг тийм юмруу хүрэх юм байна да гэл. Би өнөөдрийн бүр яг ингээд энэ ярилцлагыг хүртэл яг ингээд манифест хийсэн байгаа байхгүй юу. Би яг amazing. Би өчигдөр би таны одоо нөгөө нэг бизнесээ ингээд бас ингээд рефлект хийгээрэй гэл ингээд за миний рефлект юу болж байгаа л ингээд харсан чинь би ингээд одоо хин нэгэн хүнд одоо ярилцлага өгөөд би өөрөө бүр яг ингээд тэгж битсэн байгаа аахгүй би тэрийг өөрөө харж байгаа ярилцлага өгөөд ингээд өөрийнхөө хийж байгаа юмыг ингээд тайлбарлаж байгаагаар ингээд юм одоо яг YouTube гэж бол бичээг байгаа аахгүй юу ингээд хүнд ярилцлага өгөөд байж байгаа би ингээд ингэж одоо зорсон юмудаа хүрсэн гэсэн ярилцлага өгөө байж байгаа гэд бүр битсэн байгаа аахгүй би тэгээд бүр яг л тэр ингээд би илж ин да гэж бүр яг та нөгөө Монголд ахад юу тавьсан штэ урьсан штэ подкаст Exactly yes. бүр ингээд яг ээжтэй вау ээж би нөгөө нэг яг юуны манифесташныхаа багштай тэгээ би нөгөө YouTube-ийг байнга үздэг гэж YouTube-ийг харууллаа за байнга үздэг өөрөө энд орно гэж штэ би бүр яг ингээд бодоод мэдрээд байсан юм аа гэж бүр өөрөө тэгжсэн тэгэхээр Ямар ингээд тэмдэглэл хөтлөөд явхаар бүр яг ингээд одоо юм яг прогрессийн бүр ингээд яг хянаад бүр их өлөө хурдан одоо тэр тийм биелэх зорилготой хүрэх тэгээд ийм бодсон сансан юмдаа хүрэх тэр юу хамгийн том одоо тусалж байгаа юм болоод байгаа ш надаа. Absolutely. Сайн нөгөө нэг би 2025 оныхаа manifestation програмынхаа уйлрал 3 хичээлийг заалуултаа өнгөрсөн 7 хоног. Тэгэл бүгдээрээс нэрээ шуугаж орж ирээд бид нар чинь 400 уулаа явж байгаа заа юу. Шуугад орж ирээд нөгөө нэг өөрийнхөө прогрессыг ингээд хуваалцаж байгаа. Тэрэн дотор бид нар ингээд ангиараа нэг баахан инээлцсэн. Тэгсэн чинь тэр нэг хөөрхөн шав маань юу гэсэн мэхлээр өөрөө яах нөгөө нэг яг өөрийнх нь хүсэж исэн жоохон одоо хүсье гэж бодоод байгаа юм мэрэгжлийн ажилд орох юм байна л та. Тэгээ тэрийг нэг жилийн өнгө нэг хагас хугас манифест хийсэн гэж байгаа. Одоо би нөгөөний танартай ингэж ийм алхмуудаар ингэж бид нар манифест ингэ бүгдийг ингээд одоо ингээд юуг нь орцыг ингээд заагаад өгсөн маань шүү дээ. Тэгэл мань хүн яах вэ? Жоохон залхуу ингээд хийчихгүй юу? Гэвтээ ирнэ яг нөгөө даалт ухамсарт нэг юм аягүй хүсэжсэн байгаа байхгүй юу? Тэр нь болохоор зүгээр бойфрендтэй болох, найз залуутай болох. За тэрэн дээрээ бүр сэтгэл гаргаад тэмдэглэлийн дэвтэр дээр яг нэг миний нааврын дагуу бистэ ингэн ийм гоё нүдтэй ийм гоё залуутай үерхэж гин гэд ингээ битсэн чинь одоо ингээ найз залуутай болчлоо. Тэгтээ ажилд ороогүй. Тэнгүүд яг яаж манифест хийсэн болж юм те. Exactly тэнгүүд чинь тэгснээ өөрөө тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр багшаа би одоо нөгөө нэг айгаа фан л та. Багшаа би энэ яг үнэхээр болдгийм байна гэдгийг би ингээ сая өөрөө өөртөө ингээ батлаад ингээ харуулчлаа. Тэгэхээр би нөгөө ажил олох гэдэг дээрээ хичээхгүй байгаа юм байна. Бусад юмн дээр үсээ хичээхгүй байгаа юм байна. Зүгээр л юуг хүсэж сэтгэл гаргана. Тэрний эргүүлээд надад ирдэм байж штэ. Би болохоор I told you. Би хэлсэн танаа зааж өгсөн биз тэгээд тэгээ бүгдээ ангиараа баха инээлцсэн. Тийм болохоор бүгдээ хартаа.
цаашдаа бас чимэн ч гэсэндээ бизнес дээрээс ч гэсэндээ цаашдаа ингээд улам жоохон томор тий өөрийнхөө хувийн амьдрал дээрээ ч гэсэн ялангуяа санхүү дээрээ жоохон улам томор мөрөдмөр байгаа байхгүй юу. Бид нар нөгөө мөрөөдөд мөнгө төлөхгүйгээд аюугаа өгөөдөг. Тэр аюу үнэн тий. Тэгэл мөрөөдөл манифест хийгээл үстэй. Тэрний дөрөв ажиллал үстэй. Тэгэл магадгүй тэрнийхээ 50% гэнэ. Тэ биелүүлчих юм бол that's a massive success. Тэ тийм болохоор би бас өөртөө ингээд нөгөө нэг одоо ингээд даалт ухамсараа ингээд улам ингээд шинжилж ин л та. Энэ ерөөсөө бидний даалт ухамсарт байгаа мэдээлэлтэй шууд холбоотой байгаа. Яагаад жижигхэн манифест хийгээд байна туяа гэдэг одоо conversation-ыг би өөртөө ингэж явуулаад байна шүү дээ. Айгуу сонирхолтой тий. Хоёул mindfulness component-ийн талаар яриа л та. Kaliman одоо манифест аялалтаа орж ирэхээс өмнө бясалгал хийж одоо үтсэн байв. Яг нэг affirmation хийдэг байсан гэсэн тий. Гэхдээ бясалгал одоо монгол хэл дээр хийж үтсэн байсан уу? Affirmation хийдэг байсан. За тэгээд нэг юуг би headspace-тай юу найзалж юу meditation хийдэг байсан байхгүй юу? Тийм headspace-ийг бүр одоо нэг stretching тоолоолтэй за 30 болчлоо дээр байгаа л. Тэгэхдээ одоо ингээд яг монгол хэл дээрээ тэг яг meditation ингээд яг мэдэрсэн тэр одоо калитэ яг өмнөхтэйгээ ботход ингээд өмнөх нь бол ингээд тийм бүх юм ингээд нэг тийм зааврын дагуу мөртлөө яг ингээд уусаж орж чадахгүй. Тэгэл ингээд бараг ингээд хүлээж байгаа л дотроо тэгэл байж байгаа л тэгэл бараг нэг медитейшнийхэн headspace-ийн минутанд дуусдаг штэ. Тэгэхээр за болчлаа гэдэг нэг тийм за нэг юм хийх ёстой шүү гэдэг байдлаар хийгээд исэн. Тэгээ одоо болохоор бүр ингээд яг богинохон хугацаанд медитейшн хийж байгаа ч гэсэн тэр нь ингээд нэг тийм яг ингээд амар амгалан тийм mindful байдлыг мэдэрч чадаад байгаа байхгүй юу. Гэхдээ яг сүүлийн би 2 сард бол яг нэг тийм тухтай гоё одоо медитейшн хийж чадаагүй байгаад бай. Тэгээ тэрнээс болоод бас айгүй тийм юу байгаад байгаа гэж байгаа байхгүй. Одоо миний emotion бас ингээд айгүй up and down байгаа. Тэгээ тэрний ялгааг хартаа бид нар олж харж чадчихна гэдэг чинь нөгөө awareness гэдэг юм мэдрэмж гэдэг юм чинь ингээд сэрсэн байгаа байхгүй юу. Миний бол би одоо өөрийгөө харж байгаа миний зорилго бол би хүн болгоныг meditator буюу бясалгагч болгож болж чадахгүй шүү дээ. Гэтэ би хамгийн гол нь миний үүрэг би зүгээр үрийн тарих юм байна гэж би өөртөө аягүй сайн өөртөө аягүй тийм гэрээ байгуулсан байхгүй. Би үрийн тарих юм байна. Бясалгалын талаар хүмүүс аягүй буруу ойлголттой manifest програмд орж ирдэг тий. Ер нь бол бясалгал хэцүү юм байна. Би бясалгаж чаддаг хүн биш юм байна. Бясалгадаг нь болохоор нэг тийм гэгэрлийг хүссэн хүмүүс зориулсан юм байна. Гэтэл би хартаа заримдаа Deloitte-д аудитороор ингээд ажилд орчоод 0-д нуугдж байгаа бясалгадаг байсан гэлээд. Миний тархи бүр амар ядарсан. Амар их crunching, number crunching гэж хийсээр тархи ингээд амар ядарсан. Тэг яаж хаад би нэг тийм аягүй тийм жоохон micro manage хийдэг Korean солонгос менежертэйс аахгүй. Тэгээ тэр хүн намайг нөгөө аудитор ингээд бид нар ч амар хурдтай ажиллах хэвээр. Би нөгөө нэг experience багтаа учраас хурд арай багтаа болохоор намайг юу нэг micro manage хийгээд дүүсэн аахгүй. Тэг би ч урд нь нөгөө дипломатын газар тий хинт ч micro manage хийхгүй баг өөрөө ингээд нөгөө team lead хийгээд явдаг байсан хүн чинь team орчингууд тэрнээсээ болоод би аягүй тийм одоо нэг тийм ядаргаан аягүй орчихсон байхгүй юу. Юуны одоо нэг тийм мэдрэмж ажлын нөгөө burn out болчихгоо. Тэнгүүд чинь би яг үнэхээр нөгөө ажлын цагаараа 0 орно гэдгийг хинч контрол хийдэггүй шүү дээ. Зүгээр би 0 хэдхэн минут бясалгадаг байсан заяа. Тэр бол юу вэ гэхлээр зүгээр л би тархиалт цэнэглээд байгаа байхгүй. Тийм болохоор би хүмүүст зааж өгч байгаа. Би та нарт зүгээр л бясалгал гэдэг чинь бидний тархийг цэнэглэж байдаг. Тэгээ цэнэглэх юм шүү гэдгийн үрийг л тариад өгч. Тэрний дараа нь та нар яг чиний хэлдгээр тэ бясалгасан байгаа кали, бясалгаагүй байгаа калигийн хоорондох ялгааг мэдэрч. Дээрээс нь бясалгалыг та нар хүчилж биш дурлж хий. So that's my success. Энэ бол миний үр дүн баггүй. Яг миний хийсэн юм одоо нөгөө хүчилж биш дурлж хий гэдэг нь л яг надад тохиолдсон юм. Өмнө нь би бол гэдэг хүмүүсийг ингээл би бас айгүй тийм одоо энэ сайн одоо энийг ингээд хийх хэрэгтэй гэхээр өөрөө ингээд айгүй тийм туршиж үзээд яг надад одоо тохирч ийн үгүй юу ч гэдэг юм айгүй тийх дуртахгүй юу. Тэгээд айгүй тийм хүчилж хийдэг гэсэн. За одоо ингээл нэг хүн ингээл за headspace дээр 30 өдөр яслаа гэхээр за би бас үзээ тийм 30 өдөр хийгээд үзье гэлтийгдэг. Гэтэ яг ингээл нэг тийм дурлаа л те. Тэгээд яг нэг тийм бүр ингээл нэг тийм хов хоосон болцох мэдрэмж нь ерөөсөй байхгүй. Одоо бол ингээл нэг богинохон ч юм уу одоо ингээл нэг цаг хугацаа ингээл амар бужигнасан үед ч юм уу те. Ингээл нэг богинохон болохоор яг ингээл нэг тийм хэсэг ингээл нэг blank space явдаг штэ нэг тийм болж байгаа юм шиг. Тэр юунд орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг л хүчиг биш дурлж хий гэдэг нь л яг
айгүй бүр гоё оновчтой. Миний өмнөх ярьсан тийм таны хэлсэн айгүй гоё оновчтой. Exactly. Тэгээд бид нар бас нөгөөнийг амьдралын хэв маягтай зориулж manifestation хийх хэрэгтэй байхгүй юу? Одоо чи нялх хүүхэдтэй ээж, би бас нялх хүүхэдтэй ээж. Тэгээ би нөгөө нэг манифестын маань аяллаа хамгийн сүүлийн өртөөн дээр бид нар юу ордог вүлээ? Зүгээр л хайр талархал. Хайрлах урлаг, талархал. Тэгээд тэр хайрлах урлаг чинь нөхрийгөө хайрлахаас эхэлэхгүй өөрийгөө хайрлахаас эхэлдэг шүү дээ. Тэ? Тийм болохоор би одоо ингээд сүүлийн үед миний хийж байгаа бясалгал юу вэ гэхлээр би зүгээр мантра агиуг чантинг хийж байгаа байхгүй. Энэтхээс ирснээсээ хойш. Чи 9 сарын 13-нд болж байгаа workshop бүртгүүлсэн үү? Би workshop хийлаа. Тэрэнд орж ирээрээ. Би тэрэн дээр яг нөгөө нэг одоо би яг өөрийнхөө сүүлийн одоо яг 2 сар ингэж дурлаж чантинг хийж байгаа мантрага та нарт би яг ингэж боддоор нь ингэж одоо яг чантинг хийлгэх байхгүй. Яагаад гэвэл мантра чантинг гэдэг чинь чи урлагийн хүн угаасаа мэдж байгаа даа. Хөгжим чинь нөгөө vibrationтэй байдаг шүү дээ. Тэгээ хөгжим аялалгууд чинь vibrationтэй байдаг учраас тийм учраас бид нар нөгөө нэг одоо хөгжимчин хүмүүс чинь нэг тийм consciousness level гэдэг юм бас ингэ дээш болцсон маш мэдрэмжтэй. Тэ зүгээр нэг эдийн засагч хүн хөгжимчин хүн хоёрыг ингээд хооронд нь ингээд суулгаж байгаад энэ хүний мэдрэмж awareness хаана байна гэгээд нэг судалгаа хийх юм бол хөгжимчт нь naturally маш тийм өндөр хэмжээний conscious одоо awarenessтэй ухамсартай ингээд байх байх. Тэнгүүд чинь хартаа нөгөө chanting mantra гэдэг маань ерөөсөө бидний яг бас нэг тийм айгүй тийм өндөр зэрэглэлийн бясалгал гэж явдаг байхгүй юу. Тэгээд би одоо нөгөө жоохон хүүхэдтэй учраас яг ингээд нөгөө тогтож суудаг нөгөө цаг нь ингээд бааваад байна шүү дээ. Тэнгүүд би ерөөсөө ирснээсээ хойш юу хийж эхэлсэн бэ гэхлээр ерөөсөө л би мантраг өдөрт ингээд айгүй олон удаа chanting хийж байгаа байхгүй юу. Би хүүхдээ напигийн солихтой хүртэл мантра чантинг хийдэг. Тийм манай охин бүр тэр амар хайртай дуртай. Яг тэгэхээр тэрнээс гарч байгаа миний биенээс гарч байгаа нөгөө vibration одоо нөгөө нэг санскритээр ингээд мантра чантинг хийгээд байна шүү дээ. Тэр vibration чинь амар тийм powerful. Тэр үг болгонд чинь утга учир байгаа. Тэр нэг энергиэр мэдрэгдэн шүү дээ. Тэ? Тийм болохоор нөгөө нэг бид нар өөрсдийнхөө mindfulness habit гэдэг юмыг өөрийнхөө амьдралын хэв маягтай холбож өөрчилж бас дээрэс нь өөртөө жоохон зүүлэн тий би бясалгалаа хийж чаддгүй би яасан муу хүн байж үт юм уу тий би одоо manifestation хийж сурчаад энийг хийж чадахгүй за тэр нөгөө нэг хандлага чинь сөрөг хандлага чинь бүх юмыг сөрөг олгоно шүү дээ тий тийм болохоор чи минь бас нэг өөртөө бас жоохон хайртай ингэж байх нь шүү дээ чи чинь аюу жоохон хөвгттэй тий хардаа би тэр хамгийн сүлд уулздаг нь бичлэн уулздаг нь manifestation програмын маань нөгөө хөөрхөн Melbourne дааш шандар маань massive manifestation гэдэг манай гадаахан дээрж би йог заагаад бясалгал заагаад бүгд ингээд тойрон гоё яриа хийсэн чи минь 2 сартай хүүхд чинь 2 сартай хахад амар хөөрхөн хүрээд ирсэн би тэрийг бол бас хараад амар биширсэн л дээ яг бишрэн гэдэг нь чамайг өөртөө ямар их хөрөнгө оруулдаг бас цаг зарцуулдаг тий өөрийгөө ямар их хайрладаг гэдэг тэнээс харж ирсэн бас нэг юм ингээ анзаарч харсан нь чиний хард ямар гоё support system байна вэ гэдгийг би бас анзаарч ирсэн байхгүй халамжтай хань байна да арыг нь даадаг мундаг хань байдаг юм байна гэж би яг тэндээс ингэж түгэнжсэн байхгүй энэ айгуу тийм жижиг юм шиг хэрнээ эмгтээчүүд ээж хүмүүс бидний хувьд хамгийн том хүчин зүйл чинь бидний хань биднэрт би болгож байгаа орон зай. Одоо танаа нөхөр чинь 2 хүүхдээ аваад гарцсан. Манай нөхөр чинь 2 хүүхдээ аваад дээшээ тоглолцсон байгаа. Энд чинь бүхэн алхам юм шиг хэрнээ хамгийн том хайрын хамгийн том илрэл байгаа байхгүй юу? Тэгэхээр би чамаас асуумаар байна л та. Чи минь бас бид нар манифест аялал дээрээ өөрийнхөө дотн харилцаан дээр аудит хийгээд тэрэн дээрээ бас манифест хийдэг штэ тий. Дотн харилцаа чинь ерөөхдөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? Дээрээс нь ээж хүний хувьд, хань хүний хувьд одоо хайрладаг хүний хувьд чи минь ер нь ямар өөрчлөлт өөрөөсөө мэдэрсэн бэ? Нөхөр чинь чамайг ер нь юу гэж хэлж байгаа юм? Би бас яг таны за хинтээ хийсэн ярилцлага байлаа яг нөгөө нөхрөө манифест хийгээд тэ яг таны нөгөө нөхөртөөгөө уулзчихсан төгөөс сонсчихсан байхгүй юу? Тэгээ тэрийг сонсчод өөрөө анхаасан дээр ярьчихсан. Яхасан хоёр ярьжсэн те би нөхрөө манифест хийсэн биш тий гэдэг тэрийгээ бүр ингээд амар сайн ойлгож явж исэн байхгүй би бүр яг нөхрөө манифест хийгээд одоо ийм сайхан хантай болцсон байгаа байхгүй юу тэгээд одоо яг ингээд намайг үнэхээр бүр таны хэлсэнчлэн айгуу гоё дэмждэг те ингээд хүүхдүүд ингээд амар гоё цай халамжтай аав те халамжтай хань байдаг яг тэр бүх юм яг миний ингээд бодож манифест хийжсэний үр дүндээс байгаа байхгүй юу тэгээд анх яг
manifestation програмд явна гэл тэгэхээр ямар ч одоо ямар намайг нэг юм сурлаач гэдэг би бас аюу олон юм ингээл яана. Би нэг тийм сурах гэж байгаа гэхээр ямар ч юм ингээд юм төвөгшөөж хүлээж авдаг байхгүй манай. Тийм үү гоё хэлбэр тэгээд хамгийн ихнийх нь хэлсэн үг нь тийм үү ямар гоё ингээл тэгэхээр бүр ямар ч юм байсан ингээл бүр амар гоё сурмаар болоод хамгийн анхных нь шууд ямар гоё ингээл ороод ирсэн байхгүй manifestation програм. Тийм тэгээд бит хоёрын одоо нөгөө нэг харилцаанд яг тэр нөгөө нэг хичээл орсныхан дараа бүр аяг ярилцах нь бүр аяг гоё ихсэн баг. Бүр ингээд яг нөгөө энд ингээд буглагаатай байдаг юмнуудаа хүртэл хоорондоо ярилцаад одоо дотны найзтай ярьдгүү байсан юм ач гэдэг юм уу те бүр ингээд ээж аваасаа одоо нөгөө нэг ярьдгүү юм ач гэсэн одоо би бүр бестийнхэн бест юмнуудаа битээр тэг ярилцаж эхэлсэн байхгүй. Тэр нь бүр ингээд хамгийн тав үрдэн. Тэгээд ингээд ямар нэгэн фильтргүй бүр одоо ингээл бүх юм ярьж болох хүн гэж бодоход бүр ингээл хайр хөрмөр хайрламар бүр яг л миний нөгөө тал гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр битэрийн харилцаанд одоо ямар нэг юм тий одоо юм гомдоод үлдсэн ч юм уу те ингээд өмнө нь бодогдоод энэ ингэдэгтэй гэл ингээл ам дээр гарч ирэл болоод байгаа тийм бол бүр ингээд байхгүй болсон. Одоо ч гэсэн тэр битэр ингээд нэг жоохон одоо ингээл айгу холтчихж байгаа штэ тий. Тэгтэл буцаж ирээл ингээл хоёлаа кофе дейт хийгээд ч юм уу те хүүхдүүдээ ингээд яж хахад нөгөө өрөөндөө бүр ингээд ажил болгоод суугаад за ингээд ойр цон сайхан юу байна да тий. Ингээл амар ингэж эхлээл надад нэг тийм мэдрэмж төрөөд байгаа. Би одоо тэгээд одоо нэг надад нэг ингээд уурлаад байгаа би мэдэхгүй байна ч гэдэг юм уу те бүр ингээд ингэж ярилцж сурсан. Тэгээд тэр нь бүр ингээд айгүй одоо ийм гэр бүлийн гоё харилцаатай байх те. Ерөнхийдөө л ингээл хамгийн номер 1 юм чинь гэр бүл штэ те. Гэртээ гоё аз жаргалтай байх, өөр хүүхдүүд нь эрүүл саруул байх. Тэр жаргалыг айгуу гоё мэдэрч явж байгаа. Тэгээд хамгийн том бит хоёрын хийж чадсан юм бол бүр ингээд ярилцах ингээд тэрийгээ бас ингээд гэрүүлийнхаа найзуудад бас ингээд хэлээд байгаа юм шүү. Бид тэр айгуу гоё ингээд ярилцж байгаа. Та хэд ингээд ярилцаарай тий. Тэгээд бие биенийг айгуу гоё дэмждэг байгаарай. Тэгээд YouTube-ийг бас айгуу үздэг. Тэгээд бит хоёр бас яг ингээд шинэ бичлэг авсан байл шүү дээ чи үзнэ үү гэл хоёлаа тэгээд үзэж байгаа. Нөхөр чинь бас үздэг юм уу тий? Нөхрөөс ингээд яг нэг юм үзэл ингээд бит хоёр ингээд би ингээд айгуу гоё хүн боллоо. Тэгээ би айгуу гоё YouTube боллоо. Би айгуу гоё channel олцсон ингээд би эндээ дандаа нэг одоо Instagram-ыг оллоо ч гэдэг юм уу тэрийг явуулдаг. Тэгээд тийм юм байх юм бол хартаа шимжлэг орсон байна гэл. Тэгэл тэрийг ингээд би ингээд айгуу гоё юм байгаад нөхөртөө үзүүлмээр болох юм бол яг ингээд энийг ингээд айгуу сайн сонсох хэрэгтэй байна гэж битээ нөгөө телевиз дээрээ тавьж агаад яг хамтдаа сууж байгаа кино үзэж байгаа юм шиг тэрийг үзээд тэрийг ярьдаг байхгүй. Чамд яаж санагдсан? Надад бас ингэж санагдсан гэд. Би тэгээ бас яг таны нөгөө монголоор ингээд одоо ингээд affirmation хийж үзсэн ингээд яг тэр сэтгэлээ ярьж исэн байхгүй. Монголоор ярьсан чинь бүр ингээд өөрөө ингээд орж штэ гэд айгуу ингэж орж штэ гэд. Тэгээ манай хүмүүс айгуу тийм meditation mindful байхад ингээд юу тэрийг ингээд чухал гэдгийг айгуу сайн мэдэрдэг. Өөрөө бас ингээд надаас арай жоохон level highтэй одоо тийг meditation хийдэг. Одоо би бол заавалч ингээд юм guided meditation хийж надад нэг тийм илүү ингээд үр дүнгээ мэдэрдэг бол манай хүн яг ингээд өөрөө ингээд guided meditation хийхгүйгээр яг ингээд өөрөө ингээд хийгээд тэгээд ингээд дотроо юу болж байгааг ингээд юм айгуу сайн мэдрээд тэгээд яваад байдаг байхгүй. Тэгэхээр битэрийн харилцаанд тийм айгуу гоё тийм одоо бүр хайр хөрмээр бид нар л бас ингээд нөгөө нэг бид нар ер нь аягуулсаа ярихгүй ах юм бол ер нь аягуулсаа мэдтгүй юм бэлээ те. Би одоо ингээд нөгөө нэг career coach-ийн шанартаа ингээд one on one session ингээд хийгээд ер нь бол яг монголчуудад ялангуяа Австралид амьдарч байгаа монголчуудад яг ямар асуудал байна вэ гэдэг дээр ер нь аягүй тийм маш тийм комплекс тийм дата ингээд судлуулчлаа л та сүүлийн 5 жил. Тэгээ тэрэн дээр ханзаарэгдэж байгаа нэг challenging юм нь ерөөсөө гэр бүлийн хосын харилцаа харагдаад байдаг байхгүй давтамжтайгаар. Тэр бол ерөөсөө л нөгөө нэг амьдрал ингээл бүх юм хэцүү шттэ гадаад түрүү хойлоо угаасаа хэлсэн тий 3 дахин challenging байгаа. Энэ challenging байгаа нөхцөлд бидний хамгийн worst version дээрээ тавьсан байгаа тэр энергийг тэр хүнийг харах хүн нь хин бэ? Бидний нөхөрлөдөг. Тий бид нар ажил дээр хамгийн worst version авчирна. Гудамжинд гарахтаа бас л дайггүй version аваад гардаг. Тий хамгийн энерггүй хамгийн одоо шуламжиг болмоор нэг тийм юм дээрээ тавьсан тэр дүр төрхийг хардаг хүн манай нөхөрлөдөг шүү дээ бидний нөхөрлөдөг тийм болохоор мэдээж хосын харилцаа чинь харна шүү дээ хэрвээ тэр нь ингэж үргэлжлээд ярилцахгүй яваадах юм бол тэгээд ер нь бол хосын харилцаанд маш их харал гардаг юм байна да гэдгийг би яг шавнартайгаа ярьжсэн тэр ярианаас харж байсан байхгүй юу тэгээд тэр харал нь
харилцаан дээр харагдчихээн, санхүү дээр харагдчихээн. Санхүүгийн контрол дээр харагдчихээн. Тэ ингээд нөгөө нэг хэрвээ нөхөр нь ингээд ажил хийгээд орлого олдог, эхнэр нь гэртээ ингээд суугаад хүүхдүүдэд хардаг тийм сценари зөндөө байдаг штэ. Ялангуяа Австралид эхнэр нь суурдаг, тэгээ хүүхдүүдэд хардаг учраас орлого айгүй багтай. Тэнгүүд чинь нөхрийнхөө санхүүгийн нөгөө 100% ингээд одоо ингээд хараат ингээд байчингууд зүгээр нэг коучинг програм сууяач гэдэг юм уу. Гингүүд л тэр нь заавал зөвшөөрөл авах хэвээр, гар өсөг зурах хэвээр. Тэр нь тэрийгэ хэлж чаддгүй нуудаг хүмүүс хүртэл байдаг юм байлээ. Тэр бас аюу харамсалтай л та тий. Тэр чинь ингээд үргэлжлээд явах юм бол нөгөө гэр бүлийн хагарал, хүүхэд өнчрөлт гэдэг нөгөө бидний амьдралд одоо тэр мэрэгжил дээр ажиллах мөнгөтэй байх цаашаа штэ. Тэ энэтэй ингээ харьцуулах юм бол айгүй жижигхэн тий. Тэр чинь хамгийн том юм ингээд хаварчих гээд байгаа учраас би хосын харилцаан дээр бас айгүй ойртож ажиллах хэрэгтэй байна гэж би айгүйх ойлгож анзаарч хараад идэг байхгүй. Тийм болохоор чиний нөгөө нэг яг ингээ үр дүнг сонсох бас үнэхээр гайхамшигтай байна л та. Хоёулаа чиний бизнесийн талаар ярилцъя. Би тэгээд чамайг бас нөгөө нэг ретритэд ингээд явж байгаа. Бизнес ретритэд ингээд явж байгааг ингээд харчингуудаа өөрөө нөгөө нэг айгүйх ретритэд явд. Би чинь айгүйх mindfulness ретритэд йога, ер нь бол йога, бяцлаглалын ретритэд айгүйх явж өөрийгөө айгүйх цэнгэлдэг төрлийн хүн байхгүй юу. Тэнгүүд чинь чамайг ингээд ретритэд ингээд явж байгаа харангуйтаа би амар бахархаж ирсэн. This is amazing. Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж гин тий. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө энергийг цэнчилж гин. Networking гэдгийг би маш их өндөрт тавьдаг байхгүй. Угаасаа тэрийгэж маш их заадаг. Тийм болохоор хоёлаа manifestation програмд орохоос өмнө Калигийн бизнес яг хаана байв. Тэгээ орсны дараа ингээд арай зоригтой болсны дараа бизнес ерөнхийдөө яаж хөгжиж байна гэдэг талаар сонирхмаар ах юм. Яг 23 оны 6 сарын 1-нд яг бизнес эхэлжсэн байхгүй юу. Өмнө нь яг одоо яг адилхан компани ажиллаж агаад тэгээд яг одоо босстой би ингээд яг өөрөө клининг бизнес эхлүүллээ гэд хэлжсэн. За тэгээд тэрэн дээр болохоор яг ингээд айгүй олон төрлийн бүгд ингэ хийх гээл заяа. Одоо цэвэрлэгийн нэг айгүй олон төрлүүд байгаа даа шүү дээ. Зүгээр гэр цэвэрлж гин те, барилга цэвэрлж гин, за эсвэл одоо end of lease хийж гин ч юм уу те. Ингээд бүр айгүй олон төрлийн юм. Яг 24 оны 1 сар хүртэл бол ингээл бүгдээр ингэ хийж үзнэ. Манайх бүгдээр ингэ хийн гэл бүр ингээл тэгэл яриад байдагсан. За ингээл өөрөө ингээл би яг short term rental Airbnb-д илүү experience байсан мөртлөө би bond clean хийж чадна ч гэдэг юм. End of lease clean хийж чадна гэх. Тэрнээрээсээ бас аяг их тийм бие махбодороо дээрээс нь сэтгэл санаа за дээрээс нь санхүүгээрээ бүр айгүйх одоо нэг ингээд хэцүү байдалд орж үлдсэн байхгүй юу. Тэлгүй одоо жишээлбэл мэдгүй ажиллаа код хийж чадахгүй байжгаад одоо бүр ингээд өөр алдагдлалд орох ч юм уу те өөрөө юм мэдгүй байжгаад айгүй олон юм болсон. Тэгээд тэн дээрээс хойш одоо ингээд юм багаар тэгээ 24 онд нэг manifestation хийж эхэлсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш ингээд юмаа цөөлөд би ингээд юм бүгдээр ингэ хийж чадахгүй байна. Би бүгдээрэнд нь мастер биш ээ. Би хамгийн сайн хийж чаддаг юм нь юу юм бэ гэдгээр ингээд нөгөө юулөрлөө ингээд орсоор агаад Airbnb-г одоо манайх зөвхөн short term rental specialize гэж явчихж байгаа байхгүй. Тэгэхээр надад гарч байгаа одоо энерги, минерги ингээд бүх юм нь бүр яг нэг юм руугаа ингээд чиглэлсэн болохоор маш сайн явж гин. За тэгээд дээрээс нь манайх ингээд ерөөс ингээд маркетинг одоо ямар ч мөнгө зарцуулахгүйгээр зөвхөн ингээд referral хийгээл те Google Star-аараа аваад тэгээд одоо ингээд нэг organic караа яваад байгаа байхгүй. Тэгээд тэр нь хамгийн powerful marketing чинь organic амд амтсан маркетинг мэт юм байлээ шүү дээ. Айгуу гоё. Тэгээд би нөгөө өмнөх компанид ажиллаж байхдаа бас ингээд айгуу тийм ажиллаа бүр ингээд чин сэтгэлээсээ хийдэг. Бүр ингээд бараг намайг гарчвал энэ компани яана гэж бүр тэгдэг. За тэгээд маань хөрөд хэлжсэн. Ер нь бол яг намайг бодох юм бол хамаагүй нөгөө corporate энтэд ажиллаад үзсэн те. Ер нь бол ингээд компани шал өөр байдаг. Чи ингээд өөрийгөө сорих хэрэгтэй. Чи чадна штэ гэл. Би бараг ингээд нөгөөтгөө бодоол те яана манай компанистай хэцүүд намайг гарахаар гэл тиймэрхүү бодол бодож ирсэн. Тэгээ маань хөр бас яг ингээд зориулж тэр яг бизнес эхлэсэн байхгүй юу. Тэгээд одоо бол яг ингээд short term rental болсон. Тэгэхээр тэн дээрээс бас юунд харж ийнэ вэ гэхээр олон юм руу ингээд хамгаалаад байхгүй. Тэгээ нэг юм руугаа ингээд бүх чаддаг скил, энерги, тэг бүх юмнуудаа хийх юм бол хамаагүй одоо тэг амжилтанд хүрч ингээд гоё явах нь гоё явд юм байна гэж би бас хараад байгаа байхгүй юу. Тэгээд тэр retreat би бас л маань хөр намайг ийм юмдад би нэг ийм monthly subscription-д нь явдаг гэсэн байхгүй юу. Тэгээд анх удаа retreat гээд явсан чинь намайг бүр ингээд очсон чинь дандаа уусгууд тэгээд дандаа ингээд cleaning ингээд том бизнестэй тэ 7 figure winter гэл. Тэгээд би ингээд очсон чинь би чинь бүр ингээд 6 сард бизнесээ эхлүүлчихэл бараг 9 сард үлээ 10 сардынх нь хамгийн ихнийхээ retreat-д тэгж явж үзсэн байхгүй юу. Би
би бүр ингээд өөрийгөө бүр ингээд амар голж байгаа штэ. Би чинь бүр дээрээс нь ингээд дандаа ингээд Оосын хүмүүс би чинь ингээд англи хэлээ сурж байгаа. Тэгээ дээрээс нь би ингээд за. Тэгээд тэгснэ би сая нөгөө 6 сар эхлүүлсэн ингээд тэгц ингээд амар ингээд сууцсан. Тэгээд хүмүүсийн ингээд ярьж байгаа юмнуудыг яасан чинь сонссон чинь би энийг нэр ингээд шийдсэн шин. Гэт ахаад нэг хүн босч ирэл ингээл ярьсан чинь би энийг нэр ингээд айгүй easy байдлаар шийдээд байгаа шүү гээл. Баг миний confidence бүр ингээд айгүй гоё болж эхэлсэн. Тэр retreat-ээс ирэл би ер нь ингээд болчих юм шиг байна. Тэ би ингээд чадах юм шиг байна гэдэг confidence бүр айгүй их нэмэгдээд тэгээд тэрнээс хойш би ингээд өмнө нь ингээд англиар ярихтаа ч юм уу за ингээд баг юм бодоол дөрмөө бодоолтэй ингээд стил ингээд толгойд байгаадсан. Тэрнээс хойш би ингээд би ийм ингээд гоё юмны төлөө ийм ингээд том юмны төлөө зорж яхад те англи хэлний дүрм одоо дүрмтэй дүрмгүү тэгэл ингээд яриад би юундээ ойлгуулаад бизнес хийгээл болох юм байна штэ. Тэгэл өөртөө чинь англи хэлэн ч гэсэн ингээд сайжраал те ингээд бизнес нь ч гэсэн яваал тэгэл ирсэн. Тэр ингээд айгүй тийм гоё өөрийгөө ингээд амар даут хийж исэн юмнаас overcome хийсэн. Тэрний дараа ахаад retreat-д явсан байхгүй би 4 сард нь. Вау. Тэгэхэд ингээд өмнө нь явж исэн хүмүүс ингээд ирээд шинэ хүмүүс ирсэн чинь биний бүр ингээд monthly revenue энэ бүр 3 4 дахин өссөн. Манай коуч бүр ингээд вау чи бүр тэгсэн мэн ингэсэн мэн гэж би баг дараа нөгөө өмнө нь ирээгүй хүмүүстэй би өмнө нь ийм байсан гэдээ бүр ингээд богинохын хэмжээний бүр хөрхөн жижиг автомашн нэвтрийг хийж өгсөн байж исэн. Тэгээд бүрийг тэр чинь өмнө нэг нь 9 сард болсон. Дараагийнх нь 24 оны 4 сард болчихсон баг. Бүр энэ хугацаанд бүр ингээд аяйгуу өссөн байсан тэрийг харсан. Дараа нь ахаад 9 сард дахиад нэг retreat болсон. Юунд Балид болсон байхгүй юу. Тэгэхэд бүр ингээд тэр өмнө нь хамгийн анх retreat-д явж исэн ингээд яг 5 хүн яг ахаад явж исэн. Тэгээд тэр хүмүүстэй ингээд яг өмнөхтэйгөө харьцуулаад тэр хүмүүсийн ингээд ярьж байгаа юмнуудтай ингээд харьцуулаад үзсэн чинь за ерөөхдөө бол ингээд яг ийм cleaning бизнесийн retreat-тэй юмнуудыг бол ингээд хэмжээнд ингээд болгоцсон байна гэдэг бүр мэдрэмж авсан. Тэр ийм ингээд шатлалтай айгуу тийм гоё юу болж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол яг cleaning бизнес байна айгуу гоё баг ингээд ер нь бол ингээд өөрөө ран хийгээд явж байгаа. Тэр би бол өөрийнхөө тий одоо operation ч юм уу юмд нь бол оролцох шаардлагагүйгээр одоо яг банкны тий миний гар өсөн миний юу хэрэг болох юмнуудад нь оролцоо явж байгаа. Amazing. Yes, seriously. Тэнгуүч нь хардаа бид нэр ингээд ерөөсөө л өөрөө өөртөө зөвшөөрөл олох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ зөвшөөрөл гэдэг нь би хамгийн гол нь эхлээд би нөгөө өөрийгөө ямар хайрцаг хийчихэд байна гэдгийг мэдчихэд. Тэ? Би бизнес хийдэг хүн биш. Би зүгээр л цэвэрлэгээ хийдэг хүн гэсэн хайрцаг. Тэ? Тэрнээс өмнөх нь болохоор за би урлагийн хүн өөр юм юу ч хийж чадахгүй гэсэн бас нэг хайрцаг. Тэ? Тэгээ сая нөгөө нэг саяны manifestation програмын маань яг энэ 3 дахь хөдөлгөөний хичээл дээр нэг шавь надаас асуусан байхгүй юу. Би ингээд Монголд Японы орчуулагч хийж агаад Японд ирснийхаа дараа би зүгээр л хэлийн л ярьж чаддаг. Одоо ингээд ажилд орох гэсэн чинь хэлнээс нь өөр юу ч чаддгүй юм байна гэдгийг ухаарлаа гэв. Үнэн шүү дээ. Бодит үнэн байгаа байхгүй юу. Гэхдээ тэр үнэн дээрээ тулангуудаа сэтгэлээр унчихгүй. Тэр үннийг бодитоор нь хүлээж авангуудаа okay, then so what? So what's next? Одоо яах юм? Тэнгүүт чинь би болохоор юу гэж харж байна гэхээр ямар гоё эрх чөлөө вэ? Чи яг өөрийнхөө ирээдүйг шийдэх. За би ямар чадварыг үнэхээр өөртөө суулгахыг хүсэж байна. Миний унган одоо хүсэл сонирхол юу юм бэ? Гэдэгрээ тулгуурлаад өөрийгөө цоо шинээр нэг тэр зөвшөөрлийг нь хамгийн эхлээд өөртөө олгоод тэгээд тэрнийхээ дараа жижигхэн алхмуудыг ингээд хийгээд community-д болоо. Manifestation боддоор хийж сураад өөртөө ажиллаад уучлах юм уучлаад systematic ингэж болж сураад тий. Тэгээ яг нөгөө нэг бас нөгөө одоо жишээлбэл ингээд хүмүүс ингээд бяцлаас сурчих юм бол бүх юм ингээд болчих юм шиг. Эсвэл зөвхөн нөгөө нэг уучрал идрэл гэдэг юм дээр ингээд тулгуурлах юм бол бүх юм нь бас ингээд болчих юм шиг гэсэн гэж бас бүх юм ингээд нэг одоо нэг ер нь барууны эмчнэр тэгдэг тий. Одоо эмчилгээнийх нь одоо юунууд нь одоо арга барил нь тийм штэ. Бөөрийн эмч, зүрхний эмч, тэ дотрын эмч. Гэтэл яг яс юм дээр нөгөө нэг одоо ингээд уламжлалт эмчилгээг ингээд харах юм бол нөгөө холистик гэдэг байдлаар нь эн чинь бие мах организм чинь тэрчгээрээ ингээд ажилтдаг штэ. Бөөр нь өвдсөн үед зүрх нь өвдөн штэ. Яг гэвэл эн чинь ийм холбоотой учраас гэдэг. Тэ? Тийм болохоор уламжлалт холистик одоо нөгөө нэг аюрведа гэдэг байна. Хятадын уламжлал эмчилгээ байна. Монголын маань уламжлал эмчилгээ байна. Тэр болгон чинь маш гоё ингэж нэр нь цогцоор нь ингэж авч яваад байдаг байтал. Одоо нөгөө нэг юмыг
жоохон автоматжуулах гад хурдхан шиг үр дүн өгөх гээд тэгээ дээрэс нь хит specialist болохын тулд чи нэг эдгэрэг бясалгал хийгээл болчихно дөө. Эсвэл юу гэдгийг чи нэг планинг хийгээд сурчвал тэгээ болчихно доо гэд. Үгүй байхгүй. Чин бүгдээрээ ингээд цогцоор ингэж явж ийж. Тийм болохоор би та нартай цагийн менежментийг бүр аюул сайн тултан зааж өгсөн те. Цагийн менежмент гэдэг чинь ерөөсөө number 1 thing шүү дээ. Тэ ерөөсөө хамгийн чухал. Зорилго тодорхойлоход бид нар чинь Big 4-д ажиллаж байхад ингэж зорилго тодорхойлдог юм аа манайхаа. Тийм болохоор энэ Big 4 гэдэг консалтинг байгууллагууд чинь дэлхийн номер 1 юу яадаг шалтгаан нь эдгээр чинь зорилгоо ийм арга барилаар тодорхойлдог байхгүй юу? Тийм болохоор би тэрийг та нарт заагаад өгье гэд ингэж байгаа байхгүй юу? Тийм болохоор хартаа ер нь бол бүх юм ингээд гой цогцороо байх хэрэгтэй гэдгийг л би яг ингээд manifestation idol дотроо бүгдээр ингээд ингэж багтааж өгөхийг гэж аяа хүссэн байхгүй. Тийм болохоор яг одоо хоёулын ярьж байгаа энэ organic яриа хосын харилцаан дээр бизнесийн өсөлт дээр яаж нөлөөлж ийн вэ? Хувь хүн ээж гэдэг дээр яаж нөлөөлж ийн? Гэх мэтлээ ингээд ярихыг аяа хичээлээ л дээ. So that's amazing. Тэгэхээр яг бас нэг юм ингээд сонирхоод ингээд асуумаар байна л да. Нөө одоо чи угаасаа бизнес хийж байгаа хүн байна. Хөрөнгө оруулалт гэдэг яг чухал шүү дээ. Чи retreat-д явхад мэдээж маш их өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. За manifestation програмд суухад ч гэсэндээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ энэ яг үннийг хэлэхэд маш инээдтэй дүүн те. Зүгээр л бидний 7 хоногийн хүнсний мөнгө гэдэг те Австралид. Гэтэл Австралид амьдарч байгаа хүн болгон манифест хийж сурахгүй байгаа. Аюу харамсалтай байгаа байхгүй юу? Миний хувьд харамсалтай биш. Чиний хувьд харамсалтай биш. Тэ бид нар бол юмаа игээ явж гин бидний амьдрал ингээ гоё ингээ зөв чигээ manifestation ингээ гоё бодтоор ингээ бодлоо явж гин чиний бизнес хөгжиж гин тэ би болохоор яг хүссэн юм ингээ хийж гин хүний амьдралыг өөрчилж гин гэтэл нөгөө магадгүй энэ подкастыг ингээ сонсож байгаа хүмүүс нөгөө ингээ нэг тийм заагийн дээр зогсоод идэг тэ хүмүүс чи ч гэсэн эргэн тойрон чинь тийм зөндөө айл найсар байгаа л нөгөө manifestation яасан ч гэх юм уу за тийм manifestation гэж юу гэдэг юм дээ ч гэх юм уу нэг тиймэрхүү холоос хараал жоохон шүүмжлээд ч гэх юм уу тий орч чаддаг. Тиймэрхүү хүмүүст ер нь чи яг чин сэтгэлээсээ зориулж яг юу хэлмээр байна. Миний хувьд тэр хүмүүсийн өмнөөс нь алдчихж байгаа нөгөө алтан цагийнх нь өмнөөс би санаа зовоод идэг байхгүй юу. Визэн дуусч штэ. Визэн дуусгаад идэг, нас нь яваад идэг. Дээрээс нь маш их хүчтэй, чадвартай одоо нөгөө нэг чадвартай шинэ үеийнхэн хойноос ингээд түлхээд гараад ирээд идэг. Тэгэл ингээд 30 end of 30s 40 ингэж төхөж яваа хүмүүс байх юм бол миний хувьд айгүй тийм яаравчлан өөрийгөө хайрцагнаас гаргаж өөрийнхөө юу хийж утга учиртай амьдрах юм бэ гэдгийг олох хэрэгтэй юм шиг надад санагдаад идэг байхгүй юу. Би бас яг тантай тий хөрөнгө оруулалт хийж байгаа тэр жижигхэн одоо дүн магадгүй тэрийг нь харангуйтаа $397 за яшаа хүнсээ авчиж юм уу тхий суугаад байгаа. Тийм үнэтэй юм байна. Би бас яг тэгээд байгаа байхгүй надад одоо ингээд нэг одоо шинэ юм сураал одоо яг таны ингээд нэг сэтгэл нь ингээд гарч ирээд шүү дээ. Тэгчхээ сайн ингээд би яг тэгдэг байхгүй. Одоо жишээлх юм бол нэг юм болохоор одоо тэгэл одоо mindfully одоо manifestation-ы програм суулаа гэл тэрийг ингээд ойр дотн найз нөхдөдөө ингээд яриа л дээ. Би тэгсэн штэ нэрээ та нар тэгэж айгүй юм үр дүнтэй юм бэлээ тэгдэм бэлээ гэдэгдэг байхгүй. Тэгтээ бас зарим хүмүүс одоо яг нэг таны хэлсэн штэ яг ингээд нэг юм зааган дээр байгаа л ингээд хараал байгаад байгаа гэд тэр хүмүүсийн одоо би бас ингээд нэг хэсэгт нь ингээд хэлж үзсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэд нэр ингээд юм хүлээж авахгүй байгаадсан. Тэгэхээр би тэр хүмүүсийг юу гэж бодоод байна гэхээр яг нэг цаг хугацаа ингээд нэг тийм цаанаасаа түлхдэг те нэг цаг хугацаанд арай болохгүй байгаа юм болоо эсвэл одоо юу гэж хэлдэг юм те би бас ингээд нэг хэсэгт нь хэлж үзээл одоо зарим нь ингээд тэгдэм байх ингээд сонирхоол тэгэл таны YouTube-ыг ингээд хайгаал те subscribe хийгээл тэгэл яваад байгаа нэг хэсэг хүмүүс байгаад байна. Тэр хүмүүс ингээд баг ингээд өөрсдөө ингээд бэлдээд те ингээд одоо таны үг ингээд их тийм орох одоо тэр өөрийгөө бэлдээд яваад байгаа байхгүй. Тэг бүр ингээд бэлдээд чадаагүй одоо бэлтгэхдэггүй тэгээ сонсохгүй тэгээ хүү юм хэлэхээр нөгөө тийшээ хараад байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэр хүмүүс ингээд өмнөөс ингээд харахаар ингээд айгүй харамсалтай ингээд хилчмээр санагдаад байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо миний хувьд бол ингээд цаг нь л арай болоог байгаа юм болов уу гэж байна. Одоо би бас таны үгийг дээр зарим нөгөө хүмүүс хэлдэг байхгүй юу. Нөгөө нэг энүүгээр ингээд ороод хийгэрээ гэхээр яаж хийх вэ гэдээ дотлолт нь комент өччихдэг ч юм уу те ингээд тэгээд байгаа хүмүүс чинь яг ингээд ямар нэг хүлээж авах өөрөөгөө ерөөсөө бэлдэг байна л гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас ингээд өөрөө бэлтгэх хэрэгтэй юм байна гэдгийг л айгүй чухал байгаа. Тэгэхээр одоо гэх юм бол энэ гоё manifestation-ы утга учирыг мэдрээд өөртөө ингээд юм бүр ингээд хэрэгжүүлэхээр хүмүүс нь яг ингээд эрэл хайгуул хайцсан те би чинь нэрээ юу
одоо хэдэн настай вэ? Хаана амьдраад байгаа вэ? Виз юу вэ те? Би ингээд аз жаргалтай байгаа байлгүй? Энэ жилийн төлөвлөгөө хүүе энэ хүмүүс юу яриад байгаа юм бэ? Би нэрэж чадчих байгаа ч юм уу гээл нэг тийм өөрөө өөрөөсөө асуугаад эхэлж байгаа хүмүүст бол яг ингээд айгуу тийм гоё ингээд тийм гоё гэрлэн болоод орж байгаа байхгүй юу? Тэгэхээр би одоо яг энэ подкастыг сонсоод яг ингээд нэг яадаг ч юм блэ гэж яг өөрөөсөө асуулт асуугаад эхэлж байгаа хүмүүс байх юм бол яг энэ зөв зам шүү тий. Яг тэр асуултыг тэ утга учраа хайгаал би яг 24 оны 1 сард бас нөгөө Simon Sinek-ийн Start with Why гэл нөгөө нэг утга учраа эхэлтэй why гэдгээсээ эхэл гэл тэр концептыг бас ингээл айгүй яг зөв цагтаа бас эхлүүлж исэн байгаа байхгүй юу. Тэгэд яг тэрэн дээр ингээл утга учир ингээл бүх юмнуудаа холбоод үзэхээр би бас ингээд юм хүнд айгүйх тийм шеэр хийж тэ мэдсэн сурснаа ингээд яагаад хүний төлөө ингээд нэг тийм тэрнээсээ айгүйх тийм одоо энерги нөхөж авдаг тэр ингээд миний ингээд хийх ёстой юмны нэг юм байна гэдгийг бас аюул болж мэдсэн байхгүй. Тийм ингээд тэр ингээд тийм дуудлага байгаа байхгүй юу. Тэгэл бүр ингээд нэг юм шинэ юм би бүр ингээд за утсан дээрээ хүртэл ингээд нэг юм шинээр нээчихэр скриншот хийгээл ингээд тэгээ хүмүүс рүү яваад би нэрээ ингээд үзчихлээ. Ийм аппликейшн аюул гоё юм байдаг юм ингээд цаанаасаа ингээд идэг. Тэгэхээр одоо яг ингээд нэг юм асуулт асуугаал өөрөөгөө бэлдээд байгаа хүмүүс байх юм бол энэ одоо manifestation-ы програм ингээд бүх талаас чи ингээд чи жоох ийшээ явах гээд байна уу? Энэнтэй нийлүүл ингээд гоё тэ энэ гоё замаад шүү гэд ингээд айгуу гоё чиглүүлээд тэгээд одоо ингээд бүгдээр ингээд бүр ингээд амар одоо ингээд бүр ингээд high level төвшөнд очиол юм уу те team бүр ингээд ийм academic төвшний одоо юу биш шүү дээ те. Одоо жишээлх юм бол ингэж яад ингээд бүгдээр ингээд хэлэхгүй ч гэсэн яг ингээд яг manifestation хийх яг ингээд зохицоор нэг бүгдээр ингээд яг ингээд оруулаад өгчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг нэг тийм зөв заманд нь оруулаад гэх юм уу те. Яг ингээд нэг бодоод асуугаад би нэр ямар байгаа гэсэн хүмүүст л бол айгу гоё ингээд за энэ байсан юм байна гэдэг зам л болж өгөх байх гэж бодоод байгаа байхгүй. Надад бол яг л яг тэр үедээ явж исэн айгу их юм бодогдоол те гэд би чи яагаад ийгээд байгаа илээ гэдэг яг зөв цагтаа олцсон байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд ирэхээр угаасаа үр дүн өгнө. Yeah, exactly. Yeah, тэгэхээр нөгөө шав бэлэн болсон үед багш гарч ирдэг гэдэг л яг ингэж гарч ирээд байгаа байхгүй юу. Наагүй ч олохгүй за яасан билээ гэдэг. Exactly. Тийм болохоор гэтээ яг нөгөө нэг яг ингээд боддоор ингээд ярих юм бол бид нэр зүгээр л цаг хугацаа хэмнэхтэр л хамгийн их анхаарлаа төвлөрүүлмээр байгаа байхгүй юу. Цаг хугацаа хэмнэх. Тэгээд ер нь бол бизнес чинь solution шүү дээ. Бизнес бол байгаа асуудалд шийдвэр гаргаж өгч идэг. Тэр бол ерөөсөө бизнесийн хамгийн гол хутга. Бизнес болгон. Тэр бизнес маань ингээд хөгжин шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан төөрөөд ингээд яваад 3 жилийг өрхүү. За. Би мэдгүй ч үнэхээр итгэл байхгүй ч гэсэндээ окей за ямар ч байсан би өөртөөгөө эхлээд нэг ажиллаад үзье гэдэг тийм жижигхэн шийдвэр гаргангуудаа чи өөрийнхөө аяллыг эхлүүлэх үү. Тэгээд 3 жилийг хэмнэх үү. За тэгээ 3 жилийг одоо би сүүлийн үед айгу нөгөө нэг number яг нөгөө нэг мөнгөний тоо гаргаж ирж хүмүүсийн толгоонд нэгж оруулуулж байна л та. Австрал чинь ер нь нэг team системтэй тий. Нөгөө машин бариад явж хахад буруу алдаа гаргах юм бол чи зүгээр л торгуулт төлнө. Тэр торгуул нь жижигхэн биш. Маш өндөр. 300-400-500 долларын торгуул төлдөг штэ. Тийм болонгууд чинь хүмүүс тэр торгуулийг ганц төлчөнгүүтээ дараа нь буруу алдаа гаргахаа болчдөг. Энэ бол ерөөсө хүмүүсийн хамгийн нөгөө нэг сэтгэл зүйнийх нь хамгийн гүнтэй нэг ажиллаад байгаа байхгүй. Тэрийг нэг ойлгоцсон байгаа Австралийн систем нь. Тэ? Тийм болохоор би яг энэ арга барилыг бас ингэж харангуйтаа бас ингэж айгүй нөгөө нэг бид нар ингээд мөнгө гэдэг юмны талаар бас айгүй нээлттэй ярих хэрэгтэй байна гэдгийг айгүй бодож байна л доо. Тэ? Бид нар одоо ингээд нэг 200-300 долларын төлөө өдөр болгон тэ ингээд амар хол яваал ингээд ажиллаад авах уу? Эсвэл тэр 200-300 долларыгоо өөрийнхөө цагийг буцааж худалдаж авах уу? Миний хувьд buy your time back гэдэг концепт хамгийн чухал байхгүй. Цагаа буцааж өөрөө худалдаж авах. Тэгэнгүүтээ тэр цагаар яах чад? Өөрийгөө хөгжүүлэх. Тэнгүүд сарын дараах чиний үнэлэмж 200-300 доллар биш 2-3 мянган доллар болно. Сарын маркет жилийн дараа. That's the point. Тэнгүүд нь одоо чи түрүү яг хэлсэн чиний revenue чинь 3 дахин өссөн байсан 6 сарын дараа гэхэд. Гэтэл чи минь хэрвээ нөгөө нэг шийдвэр гаргаж зорилготойгоор би бүхнийг хийж чадахгүй юм байна. Би энэ олон revenue, олон stream маань зүгээр яагаад specialize болох юм байна гэдэг тэр шийдвэрийг чи өөрөө зоригтой гаргаагүй байсан бол тэр 2-3 дахин нэмэгдсэн revenue гарч ирэх үгүй юу?
There's a big question mark. Тийм болохоор бид нар ингээд нөгөө хүмүүс чинь ингээд нэг тийм мананд байгаа юм шиг нэг концептыг нь өөртөө болгож авч чаддгүй юм байна л та. Тийм болохоор хардаа ерөнхийдөө л зүгээр л үнэхээр бид нар ингээд зүгээр оршиж байхад л сардаа $600-700 байранд төлөөд байгаа шүү дээ. Зүгээр л оршиж байгаа заяа. Зүгээр унтчихад л 7 хоног өдөрт бараг $100 ингээл байранд төлөөд нь шүү дээ. Тийм болохоор бид нар цаг хугацаа хамгийн үнэтэй болчиход байгаа байхгүй юу? Гадаадд амьдарч байгаа бид нар цаг хугацаа хамгийн үнэтэй. Австрали, Америк, Европ бүгд адилхан. Одоо Японд амьдарч байгаа монголчууд, Солонгос амьдарч байгаа монголчууд гэсэн яг бүгд адилхан байна шүү дээ. Тэнд зөвхөн амьдралаа дээшлүүлж мөнгө олох гэж байж байгаа. Гэтэл чи зөв арга барилаар явж гинүү, буруу арга барилаар явж гинүү гэдгийг мэдэхгүй байх юм бол нөгөө сайхан залуу нас чинь мөнгөөр ингээд хямдханаар худалдаалагдчих гээд байгаа байхгүй юу? Хямдханаар хамгийн аимшигтай. Is that right? Yeah. Тэр бүр яг ингээд миний бас айгүйх боддог юм байхгүй. Би бас таны тэр энэ концепт бүр айгүйх бүр 100% гэдэг шиг нийлээд байна л да. Ер нь бол ингээд нөгөө buy my time гэдэг юм бүр айгүй үнцэнтэй санагдаад байгаа байхгүй. Өмнө нь бол ингээд бүгдээр ингээд өөрөө хийх гээл ч юм уу тий. Одоо тэгээд өгдөг гэсэн юмнуудаа одоо миний цаг хугацаа яг яаж үнэлэгдэж байгаа вэ? Энэ цаг хугацаагаа би одоо тий ийм юм зарцуулж ахаар илүү одоо надад миний энергийг буцааж өгөх юм те. За эсвэл буцааж одоо би шинэ юм сурах юм. За эсвэл миний энийг хийснээр бизнесмен хамаагүй өндөр үр дүнтэй одоо болох юм. Одоо миний хувьд бол би өөрөө цэвэрлэгээ хийгээд те цагийн $100 одоо би нэг хэсэг бүр тэгж явж гэсэн байхгүй. За би өөрөө хийчих юм бол арай илүү мөнгө олчих ч гэдэг юм уу те. Одоо бол юу вэ? Тэр одоо цэвэрлэгээ ч юм уу те. Тэр хийжсэний оронд би одоо high level stuff хийх юм бол те. Одоо жишээлх юм бол илүү enterprise client-уудаа цаг хугацаагаа зарцуулах юм бол тий орд мөнгөнд дүн бүр ингээд хэд дахин өндөр. За тэгээд дээрээс нь цаг хугацаа. Тий. Тэгэхээр одоо бас тэр цаг хугацаа гэдэг бүр ингээд хүн болгоны цаг хугацаа л бүр ингээд юутай байгаа штэ тий амар ингээд юм үнэхээр хэрэгтэй байгаа юм чинь цаг хугацаа штэ тий цаг хугацаа. Тэрийг л бид нэр ойлгох хэрэгтэй байхгүй. Талаанд ингээд дан гэдэг. Тэгээ би одоо нөгөө career coach-ын шавнартай аягүй хэлдэг байхгүй. Ингээд career coach-ын шавнар маань карьерийнхаа одоо алхмуудыг хийх гэдэг ингээд ороод ирж байгаа шүү. Бид нөгөө one on one ингээд ажилтдаг учраас яг тэр хүнтэй ингээд ярилцахлаар чи яагаад өөрийнхөө англиг сайжруулах зав гарахгүй байгаа ингээд зүгээр ингээд simple асуулт асуухад л нөгөө хэд маань би харин энэ өдрүүдэд ингэж ийшээ явж ингэж ажилтдаг юм а цагийн ажил хийдэг юм. Тэгэл дараагийнх нь асуулт надаас асуулт. За чи тэгвэл энэ 3 одоо 4 өдөр цагийн ажил хийдгийнхаа нэг өдрийг нь болоод тий $200 $300 банк цалинтай нэг сар амьдрах юм бол амьдрал чинь яах юм? Яах. Чи хос онох гэдэг юм уу? Үгүй. Хангалттай мөнгө байгаа. Тэг чи яагаад цагаа буцааж авчихгүй юм бэ? Чи хоёлаа энэ цагийг худалдаж авъя л да. Тэгээд энэ худалдаж авсан энэ цагаар нь хоёлаа энийг хийчих юм бол хоёлаа 3 сарын дараа интервьюд ороход ярьсахад бэлэн болчихж штэ. Гэж ингэж ярангууд нөгөө хэд нь дон гэд oh my gosh тийштэй коуч уу. Гээд ингэ шийдэл гаргасан бүх гэдэг байхгүй. Yes. Тийм болохоор нэг тийм ингэж дон гэдэг юм бийг л өөртөө нэг ярилцчмаар байгаа байхгүй юу. Тэгээ би яг энэ нөгөө сэтгэлийн маань ханаас гарч ирээд байна гэхлээр би чинь ер нь бол нөгөө багасаа гадаадад амьдарсан болохоор нөгөө монголчуудын хүрээлэлд байгаагүй. Ер нь ялангуяа европчууд, австралчуудын хүрээлэл байсан болохоор европчууд, австралчууд өөрийнхөө нөгөө нэг үнэлэмжийг өсгөхийн төлөө маш их хөрөнгө зардаг хүмүүс шүү дээ. Одоо чиний нөгөө нэг юунд явж байгаа бүх цагаан австрал хүмүүс тэр нөгөө нэг ретритэд явж гин гэж тэрэн дотор чи ганцаархан Азууд. Гэтэл зөндөө олон Азууд яг чамшигын бизнес эрхэлж байгаа боловч тэр ретритийг no it's too much money I don't need this гэж явахгүй байгаа. Тэ тэр бол ерөөсөө сэтгэл зүй байгаад байгаа. Сэтгэлгээ байгаад байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө цагаан австралчууд амар сэргэлэн коучтэй болоод бизнест ингэж явж community боснороо тэрэн дотроос маш их юм сурангуудаа бизнесээ 2 3 дахин ингээд аюу богино хугацаанд ингээд хөгжүүлчингүүд return of investment ROI гэдэг нь маш өндөр. Тийм болохоор хардаа манай монголчуудад маань нөгөө өөртөө хөрөнгө оруулах гэдэг тэр концепт нь жоохон шин байгаад шүү. Миний одоо сүүлийн хэдэн жил ажиллаж байгаа маань тэрийг би ингээд өөрчлөх гээд ингээд аажмаар ингээд жоохон ингээд маневр ингээд хийгээд яваад байгаа байхгүй юу. Тэрний талд чинь ямар одоо комент байна? Тийм. Яг таны яг анзаарсан чи яг би бас анзаарч ирсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол яг ингээл хүрээлэл нь миний хувьд бол ингээл Монголд одоо ажиллаж ирсэн дээ. Энд ингээл айгүйх монголчуудаа бас ажиллаж ирсэн. Тэгээ яг тэр хүрээлэл нь одоо жишээлх юм бол яг өнөөдөр одоо би англи хэлээ илүү сайжруулчаад
маргааш миний цаг хэдэр үнэлэгдэх вэ гэдгээ бас яг таны хэлсэн ерөөсө бодохгүй. Би бас одоо яг ацтайч гэх юм уу те өөрөө бас ингээд юм тэр талаар ингээд юм айгүйх тийм хүмүүсийн юмыг сонсдог болоод одоо би яг бүх юмаа би цагаа hourly үнэлгээ хийчихдэг байхгүй. Одоо жишээлх юм л те одоо миний бизнестэй миний revenue за $1,000,000 юутай байлаа гэж бодоход те миний цаг $500 үнэлэгдэж байгаа байхгүй. За тэгээд $500 үнэлэгдлээ гэж бодоход би энийг ингээд хийх юм уу? За эсвэл тэг бизнестэй хийх юм уу гэд ингээд бүр ингээд таны нөгөө тоо хийч гэдэг штеп. Тоо хийгээд бодоод үзчихвэл айгүй зүгээр юм лээ. Одоо би ингээд одоо энэ ажилд орлоо гэж бодоход тий одоо ирээдүйн ажилд орох гэж байгаа үед хэдэн төгрөгийн цалинтай. Тий одоо би зүгээр цагийн ажилд ийм цаг хугацаа зарцуулаад байгаа. Тэгээд тэр хооронд яг хэдэн долларын зөрөө байгаад байгаа. Тэгээд би хэдэн долларыг зарцуулж ич тийш хүрэх гээд байгаа ингээд тоогоо бодчих юм бол бас айгүй одоо логик сэтгэлгээр бодоод авах юм бол хүмүүс бас айгүй хэрэгтэй ах шүү дээ. Би тэрний бас ингээд утга учирыг айгүй сайн мэдээд тэгээд тэрнээс гарах үр дүн нь одоо бүр ингээд яг хэлэхэд бол бүр ингээд төсөөснөөс илүү гоё болж байна. Тэгэхээр тэгээд тэр чинь хамгийн гол нь зөвхөн нэг жилийн return-ыг харж штэ. Хойлоо одоо жишээлбэл manifest аялал хийснээс хойш нэг жил хагасын л хугацаа явж штэ. Тэгэл чиний сурцсан тэр чадварыг хинч чамаас сулгаалж авахгүй те. Чинь чамд айгүй гоё тэгээд явдаг. Бүр гоё юмнууд гэж одоо. Exactly right. Тэгэхээр одоо миний нөгөө нэг next юм туяагийн хийж байгаа next юм юу гэхэлэр ерөөсөө би за 100 гаруй шавнар маань career coach маань суугаад төгсөөд ажилд ороод ингээд салбар болгонд ажиллаж байна. Одоо Канадад хүртэл байна, Америкт хүртэл байна. Amazing. Европт байна. За тэгмүүд тэр хүмүүсийн орлоготой ингээд болчихж штэ. The next thing нь мөнгө яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээ би эргүүлээд надаас та одоо санхугаа яаж зохицуулдаг вэ? За тэгэнгүүт чинь би маш нээлттэйгээр би яаж хөрөнгө оруулалт хийдгүү? Би ер нь миний амьдралын зорилго ер нь юу байна вэ гэдгийг би нээлттэй хувааж хэлж байгаа байхгүй юу? Тэр нь одоо ерөнхийдөө яг энэ жилээс ингээд айгу тийм эрчимтэй явагдаж байна л та. Миний зорилго бол ерөөсөө л би санхүүгийн эрхчлөлөнд хүрэх. That's my number one goal. Тэг би өөртөө 7 жилийн өгсөн. Одоо энэ бол амар publicly хэлчихлээ шүү дээ тий. Яг нөгөө нэг хичээлүүд дээр бол хэлжсэн ч гэсэн энэ бол яг YouTube дээр тавигдана. Би бол яг 7 жилийн дараа Туяа гэдэг хүн completely financial freedom хүрсэн, санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн, дэлхийгээр гэр бүлээ аваад аялаад энэ тэнд одоо тип болгонд одоо амьдарч байна гэдэг тэр Туяаг би бүрдүүлнэ гэдэг зорилгоо манифест хийсэн байгаа байхгүй. Яг тэгвэл би айгүй жижигэн манифест хийгээд идгээ анзаарангуудаа одоо болио. Let's go. Okay, let's go to the next level. Тийм болохоор тэр үеийн одоо 7 жилийн дараа хоёлаа энийг ингээд сонсох юм бол яг нэг тийм дүр зураг ингээд харагдах гэдэг шүү дээ тий ингээд би болохоор хүүхдүүдээ тип болгонд сургаж нөгөө нэг соёл иргэншлийг нь сургая. Нөгөө дэлхий ч амар гоё шүү дээ биш нөгөө 20 настай байхдаа Европоор, Азаар тэгээд South America-гаар ерөнхийдөө ингээд аялаад үзсэн болохоор би нөгөө нэг my gosh world is so big гэж боддог болохоор миний хувьд тэр аягүй чухал ахгүй тэрийг хүүхдүүдэд харуулах тий. Тэнгүүд чинь би одоо community-гаараа зорилго тавиад байгаа юм. Бүгдээрээ ерөнхийдөө санхүүгийн эрхчлөөг л эрхэмлэжээ. Санхүүгийн эрхчлөөг эрхэмлээ тэрэндээ ингээд зорилготой ингээд хүрчих юм бол бид нар тэрний дараа үнэхээр нөгөө алтан цагаараа юу л бол хийж чадчих штеп. Тэр нь магадгүй чиний хувьд зүгээр хөгжим дараа суух. And you can do that. Тий. Ер нь бас яг л тэгэж бодож миний бас бодож мөрөөдөд байгаа юм бас хоёлоо бас яг л ингээд гоё нийлэх юм байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд харахад бас би бас яг өөрийнхөө бодсон юмнуудаа ингээд хийгээд байж байгаа шүү. Одоо би нөгөө нэг яг нөхөртөөгөө яг Global Family, Globe Fam гэдэг финтек ерөөхдөө одоо үүсгэн байгуулаад тэгэхээр айгүй том сонсогдоод байна. Гэтэ ерөөхдөө 6 сараас өөрөө AI-тай ингээд үүсгэн байгуулаад хийгээд одоо Global Family болчиход байгаа байхгүй бид нар чинь ингээд тэгээ зөвхөн ингээд нэг юм Монголын гэр бүл биш бүдэнд ингээд Австралийн болчихж байгаа. Тэгээд яг одоо юм Global Family-д яаж хүмүүс санхүүгээ нэг доор ингээд юм платформд хараад тэгсэн мэтлээ хүүхдүүдэд ингээд educate хийгээд тэрнээсээ invest хийгээд ингээд юм аюу гоё ингээд юм санхүүгийн ингээд юм харуулдаг аппликейшн хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ би бүр тэрийг бүр ингээд бодоод би гэр бүлээ ингээд авч яваад Нью-Йоркт очиод тэг ингээд юм стартап хөтөлбөрүүдэд оролцоод ингээд тэгээд бүр тийм юу байхгүй. Тэгээ би бүр ингээд энэ ч бүр ингээд стартап idea болчихж байгаа юм шигээ бүр өөрөө асуугаад тэгээд энийг ингээд бүр Globe Fam гэдэг энийг хийх бүр айгуу гоё том зорилготой болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэрэндээ өрцөн байх гэж бодож ийн. Тэгээд бүр ингээд айгуу олон сая хэрэглэгчтэй тэгээд хүмүүсийн гэр бүлийн ингээд яг гэр бүлийн санхүүг орн харуулдаг тийм гоё тийм хийгээд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр маань амжилттай хүрээд тэгээд гоё явж байгаа
чинь 7 жилийн дараа энэ яриагаа бас үзэл. Amazing. Yeah, exactly. Тэгвэл чинь хардаа хоёулагийн одоо яг нөгөө нэг visionд чинь маш их synergy харагдаж шүү дээ. Одоо synergy гэдэг чинь яг ингээд гоё ингээд нэг нэгэндээ ингээд туслах үсэн тийм үйлчлэгнүүд ингэж өгдөг тий. Би болохоор шанараа цагуугийн эрхчлүүлэнд хүрэхийн тулд одоо заах хэрэгтэй болчих жоох байхгүй юу? Одоо санхүүгийн одоо нөгөө нэг personal finance гэдэг мэдлэгийг ерөөсөө нойлоос нь ахуулаад өгөх хэрэгтэй болчих жоо. Яагаад вэ гэхээр би ингээд шанартайгаа ингээд ярихлаар үнэхээр хөрх юм амьдралын хугацаанд ороод мөнгө олно гэдэг зорилгол өөртөө тавьсан байснаас биш мөнгөө хураах биш хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дээр хараахан хөрх яг бүрэн ойлголт авч амжаагүй байгаа байхгүй ихэнх нь маасараа штэ тий. Тэнгүүд чинь бол миний яг зорилго окей за би яг тэр мапыг нь одоо яг manifestation map шиг л гаргаж өгөх юм байна да. Гэ би яг тэгээд одоо яг тэрийг manifest ингэж хийе явж байгаа байхгүй. So that sounds amazing. Харин хоёлаа үнэхээр гоё сэдвэр ярьлаа. Маш гоё нээлттэй ярьлаа. Өөрийнхөө одоо яг одоо коллегийн тэ ингэж өсөлт яг нөгөө тодорхойлолт хүн гэдэг хүний тодорхойлолт яаж өсөн дэвшиж ингэж явж гоё ингэж өнгөтэй солонготой болгож байгаа вэ гэдгийг маш гоё unfiltered ярьсанд маш их баярлалаа. Тэгээд магадгүй чи бас өөрийнхөө би чамаас асуу гэж бодож ирсэн. Чиний нөгөө нэг biggest manifestation чинь ерөнхийдөө хэрвээ нууц байсан бол биш байсан бол юу вэ гэд тий. Яг хуу тэрнээс гадна бас чи минь ингээд YouTube channelтай ингээд явж идэг. За тэгээд би чиний сувгуудаас чинь контентуудыг чинь бас ингээд үзэж байгаа. Сүүлийн үед оруулж байгаа AI контентууд надад аягүй гоё таалагдсан. Тэгээд одоо энэний хамгийн одоо цаадлын зорилго ч байдаг юм уу? Одоо inspiration ерөөхдөө хаанаас гарч ирдэг вэ? Тэгээд би яг энэ боломжийг ашиглаад өөрийнхөө намайг үздэг community маань чиний бас YouTube-ийг бас орж үзээрэй гэж явах бодож байна л таа тий. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг чи яг бизнес эрхлэгч гэдэг хүний хувьд тий одоо магадгүй чи яг энэ бизнес эрхлэхийг хүсэж байгаа хүмүүст контент оруулдаг үгүйг нь би аягүй сайн мэдэхгүй байна л та. Гэхдээ хэрвээ тийм сонирхож байгаа хүмүүс байх юм бол ерөөхдөө чамтай яаж хэрхэн холбогдох вэ? Тэгээ YouTube яг what do they expect? Тэгээ Кали дашторч гэдэг YouTube-ийг яг би 25 оны 12 сараас ахуулаад хийжсэн байхгүй яг энэ amazing. Тэгээд яг би яг ихний ерөөхдөө л яг бүхэл юм яг manifestation-тэй л бүгдээр холбоотой байгаа байхгүй юу? Яг яаж холбогдсон бэ гэхээр нөгөө утга учраа ингээл бүхэл юмны чинь ингээл гол үндс нь утга учир байгаа байхгүй юу. Тэгэд миний ингээд ийм дуртай юм ингээд ийм хийх утга учир нь би ингээд ийм хүмүүст одоо ингээд нэг гоё ийм соён гэгэрүүлэх educational те өөрийнхөө сурсан юмыг мэдсэн юмыг хэн нэгэн хүн ингээд амьдралдаа хэрэгжүүлээд тэр нь ингээд өөрчлөгдөжсэй гэдэг юм л надад ингээд ийм айгүй гоё миний хийх дуртай юм болчихсон. Тэгээ тэрийг хүргэх мэдээж хамгийн гоё сувг нь бол YouTube байгаа юм чи. Тэгээд YouTube тэгээд тэр нь бас надад яаж өөрчлөгдөж одоо нөлөөлж ийн гэхээр YouTube хийхийн тулд би өөрөө тэрийг маш сайн хийх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэ маш сайн хийдэг юмаа хүмүүст сайн яахгүй те баг ингэдэг юмаа гэж баг ингээл зарим YouTube-уудыг ингээ харахад яг нэг хүний бичлэгийг авчираад яг тэгээд ингээ өдөр ингээ тавьсан чи нэг тиймэрхүү юм харагдаад байсан байхгүй юу. Тэгэхээр би өөрөө ингээ амар сайн хийдэг юмаа хүмүүст үгүйе гэдэг чинь хажуугаар нь өөрөө хөгжөөд явах юм байна. Бичлэг хийхийн тулд би нэг юм маш сайн хэрэгэлдэг байх хэрэгтэй. Би өөрөө одоо би Claude-ыг ашиглаад те одоо энэ AI төлөвүүдийг ашиглаад би бүр бизнестэй ямар гоё юм хийцэн бэ гэх тэрийг харснаа за би энийг одоо шеэрлж болох юм байна гэж тийм процессор явж байгаа. Тэгэхээр би хамгийн гол зорилгоо биелүүлээд байна хүмүүст ингээд ийм educational content хүргээд байна. Одоо бизнесийн тал дээр би бас нэг юм сурал бас эхэлсэн байгаа. Яаж бизнес эхэлсэн бэ? Student visa-тай яг яаж эхлэх вэ? Юун дээр алдсан бэ? Австралид ирээд гэдэг удамжтай тийм оруулж байгаа. Тэгээд тэр нь бас ингээд serious болоод явна. Тэрнийхээ хажуугаар нь өөрийгөө ингээд яг тийм гоё скилжүүлээд шинэ юм сураад надад ингээд гоё шинэ юм сураад сурсан юм хүнд хэлнэ гэдэг л ингээд гоё ингээд цаанаасаа ингээд butterfly мэдрэмж авдаг байхгүй бүр ингээд амар орой ингээл бүр ингээл бодоол тэрийгээ бүр ингээд бодоод унтаж чадахгүй бүр тийм байдаг байхгүй. Одоо за би нэг тэрний хийхдээ гээл гиг гоё санаа орж ирчээл тэгээ тэрийгээ бүр ингээд заавалчгүй бичиж юм уу тэмдэглэж жоохон тайвширч унтдаг ч юм уу гэд тэгэж ингээд юм. Өөрөөхтэй юм маань тэр байхгүй юу. Тийм тэгэхээр би өөрийнхөө хэмжээнд чадах чинийгээрээ одоо YouTube-ийг хийгээд явна. За тэгээд бизнесээ хийгээд явна. Мэдээж одоо яг одоо байгаа бизнес юм одоо хоёр өөр дахиад бизнес болчихж байгаа байхгүй юу? Fintech Club Fund байгаа. За тэгээд яг одоо Airbnb-гээ менеж хийдэг менежментийн бизнес байгаа. Тэгэхээр бас айгүйх олон хүмүүс бас одоо энд яг PR аваад тий хүмүүс бас short term rental байруудаа бас одоо тэг төрөөсөж болно шүү дээ. Тэр талаар бас хүмүүс мэдмээр байх юм. Би одоо бас айгуу том компанитай партнер болоод ажилладаг. Тэгэхээр одоо яг та одоо
байр авчаад тэрийгээ заавалчгүй long term өөртөө амьдрахгүйгээр long term short term rental хийх юм бол одоо бас манай компанитай ингээд хамтарч ажиллаад бид нар бүх юм менеж хийгээд гастуудыг оруулаад гаргаад ингээд ягаад та ингээд тэр rental income аваад явах боломжтой тийм бас бизнес хийж байгаа. Бизнес эхлүүлмээр байх юм бол бас би өөрийнхөө чинийгээр мэддэг юм хэлж өгөхөд бас асуудалгүй. Тэгээс нөгөө нэг YouTube айгуу ихсэн хардаг болохоор YouTube-ийн дор комент ичгээд би яваад орчиндөө. Тэгээд би нөгөө тооцоо яахгүй тул утас юунууд дээр болохоор ерөөхдөө сошиалууд маань байдгүй зөвхөн мессенжерэл бичдэг. Тэр чинь одоо миний productivity арга болоод байна. Тэгээд тэгэхгүй бол нэг л үгтэд бас жоохон харцсан сошиалын харцаа яваад байдаг болохоор тийм. So good. Би нөгөө нэг энийг хэлэх айгуу дуртай л та. За манай шавнар нэг онлайн байдаг шавнар. Манай community нэг онлайн community бол биш ээ. Айгуу офлайн community. Би чинь та нарт угаасаа офлайн байна гэдэг имийг айгуух заадаг штэ. Амьдрал офлайн өгнөдгөө. Манайхаа чи юм хийж чадахгүй байх юм бол чи яг онлайн байгаад байгаа учраас чамд цаг байх байгаад байгаамаа гэд. Тийм болохоор яг чиний хэлдгээр үнэхээр миний мундаг community-нууд нь community шавнар маань ингээд гайхамшигтай бүтээгээд явж байгаа хүмүүс ихэнх нь офлайн ингээд байж байгаа. Амьдрал яг ингээд жинхэнэ real transformation, real manifestation happens behind the scene. Тэнгүүд хардаа хинэ Кали үнэхээр бахархаж байна чамаараа үнэхээр гайхамшигтай. Тэгээд хардаа яг үнэн сэтгэлээсээ чи ингээд яг бусдыг ингээд empower хийн гэж байгаа байхгүй. Хоёлаа хийж байгаа юм ерөөсөл empower others. Бид нар чинь ерөөсөл багц зэвсгийг нь л маа гэдэг ингээд үгүй даа. Тэгээ одоо эргүүлээд ингээд харахаар хоёлаа ингээд эргүүлээд харахаар 2016 онд анх Австралид ирж байхад карьерээ ингэж гаргалгаа хийдэг гэсэн ганц ярьжсэн хүн байгаагүй. Тийм. Ингэж manifest гэж planning хийдэг гэсэн ганц ч хүн байгаагүй. YouTube channel ерөөсөө байгаагүй. Бизнес хийжсэн хүмүүс нь ерөөсөө чивд чимээгүй. Тэгээ ерөөсөө чивд чимээгүй. Гэтэл ингээд өнөөдөр ингээд бид нар ингээд гоё массаараа ингээд community гараа ингээд гоё ингээд дээшилж штэ. Миний нөгөө нэг зорилго ерөөсөө тийм байхгүй. Ерөөсөө бид нар нэг нэгээр нь дээшлээд одоо нөгөө үр дүн баг гарна. Community гараа дээшлэх хэрэгтэй. Community гараа маш том тий. Тийм бол Австралийн монголчууд чинь ийм мундаг хүмүүс байдаг шүү гэдг нь магадгүй 5 жилийн дараа харагдана штэ. Нэг ажилд орсон, нэг бизнес хийсэн хүмүүсийн цаана өчнөө олон гэр бүлийн хүмүүс ингээд байж байгаа. Хүрээлэл найздахад гээд маш олон хүмүүс ингэ байж байгаа. Тэгээ тэрний нөгөө нэг одоо ингээд гоё үр дүнгууд нь ингээд гоё ингээд цацагдж байгаа байхгүй. So гайхамшигтай манифесташнууд чинь мэдээж биелэх нь тодорхой Кали. Тэрийг ингээд гоё өрөөгөөд өнөөдөр маш гоё unfiltered яриа оруулсанд маш их баярлалаа. Тэгээд хоёлаа өөрсдөө сануулах нь шүү дээ. Томор мөрөөднөө Кали, томор мөрөөднөө туяа гэдэг энэ гоё санамжтайгаа өөрсдөө тийм гоё хүчрхэг хിവэр ингэж гоё ингэж авч яваад тэгээд мэдээж 2025 2026 гээд хоёулын ярьдаг 7 жилийн дараа high five гэсэн хоёлаа хамтдаа сагуугийн хэрэгчлэн зүгөөдөө Нью-Йорк гээд хамтдаа аялаад явах тэр гоё manifestation-ыг одоо эрүүл төгөр энэ подкастаа ингээд дуусгая. Тэгээд хүлээн авах сонсон та нартай үнэхээр их баярлалаа. Тэгээ хамгийн сүүлд хэлэхэд үнэхээр цаг хугацаа гэдэг хамгийн үнэтэй байдаг. Тийм учраас та нар минь цаг хугацаа гэдгийг ухамсартайгаар үнэлэнгүүтээ тий өөрийнхөө одоо эрхчлэн амьдралыг үнэлэмжтэйгээр маш ингэж тодорхой ингэж харж агаад би бэлэн биш байна гэдэг тэр өөрийнхөө худал бодолттой автагдaltaгүйгээр алхам хийж хувь хүнээ хөгжүүлээрэй. Магадгүй тэр хувь хүнээ хөгжүүлэх нь зөвхөн manifestation програмд суух биш. Гэхдээ магадгүй зүгээр л миний одоо YouTube дотор байгаа бүх контентыг үзээд manifest гэдэг юм чинь энэ юм биш гэдэг анхан шатны мэдлэг олох. Калигийн YouTube сувгийг үзэнгүүтээ бизнес чинь ингэж эхэлт юм штэ гэдэг тэр анхан шатныг нь үзэх. Зүгээр нэг амьдралын блог үзээд ямар ч утга учиргүй тий. Эсвэл ингээд нэг ховж ярьсан айгүй олон блогуудыг үздэм билээ штэ хүмүүс чинь. Амар өндөр үзэлттэй бүр шоконд ормоор. Би бол ерөөсөө I never do that. I just because би ерөөсөө угаасаа надад ямар сонирхол байдгүй байхгүй. Гэтэл зүгээр ингээд үзэлтэйг ингээд харахаар маш өндөр үзэлттэй. Гэтэл яг чухал чадвар олгосон education content-ыг үзэж байгаа үзэлт нь айгүй бага тий. Тийм болохоор сонсогч минь чи өөрийгөө тий би яг ямар хайрцаг дотор байна вэ гэдгийг эхлээд олд хармаар. Би өсөж байгаа, сурч байгаа, чадвараа дэвшлүүлж байгаа хайрцагт байна уу? Эсвэл би зүгээр ховж хөөсөн тий өнөө маргааш шиг бодсон хүний амьдралын нэг тийм ингэсэн гэсэн юмыг харсан хайрцаг дотор байна уу? Тэр хайрт байгаа хайрцаг дотроос чиний ирээдүйд тодорхойлох гэдэг шүү дээ. Yes. So this is probably what I was. Тий таны хэлсэн бүр яг үнэн баггүй юу. Тэгээд одоо би бас яг хүмүүст бас юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр одоо хүний өдөр тутмынхаа амьдралдаа юуг одоо хийж байгааг үзэж цаг хугацаагаа зарцуулахын оронд
тэр цаг хугацаагаа өөрөө өсөж хөгжөөд өөрөө аз жаргалтай тийм гоё амьдралаа бүтээхэд бас зориулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр одоо нөгөө нэг эргэн тойрныхаа 5 хүний дундаж гэж ярьдаг штэ. Тэгэхээр та яг одоо ороод Facebook-ээ хэнийг дагаад байна? Ямар лайв хийдэг хүмүүсийг дагаад байна. Эсвэл Instagram-аараа хэнийг дагаад байгаа. YouTube-оор ямар чаналууд ингээд байнга санд болгож гараад ирж байгаа гэдэг чинь л таны цаг хугацаа яг хаашаа урсаад байгаа гэдэг нь ингээд тойлоод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одооноос төрчин бүр ингээд хамгийн амархан хийж болох хэрэгтэй будна байхгүй. Тэгэхээр яг одоо энэ хүртэл сонссон байх юм бол үнэхээр тэр хүн чинь бас ингээд өөрчлөгдөхөд байна өсгөөд ингээд харж байгаа учраас YouTube-ээ ингээд ороод хараад ингээд шал хэрэггүй тийм юмнуудаа ингээд unsubscribe хийж болно шүү дээ. Хүмүүс ингээд subscribe-ийг бүр авахгүй зарим юмнуудаа. Тэр нь ингээд гараад ирэх алгоритм чинь ингээд үзээд хахад тэрийг нь л үзүүлээд дээ шүү дээ. Тэр чинь мэдээж хүмүүсийн attention-ийг бүр ингээд амар байлгахын тулд тэр платформууд чинь байгаад байгаа учраас яг ингээд educational content хийдэг хүмүүсийгээ англи сурмаар байгаа л англи хэлийг ямар хэл сурмаар байдгийг ямар skill одоо бидэж авмаар нь бүх юм нь интернетэд байгаа үе шүү дээ тэгээд одоо дээрээс нь одоо туяах шиг энэ дэр одоо manifestation бүр ингээд хөтлөөд аваа яваа шүү дээ бүр ингээд бөөцөлөөд хөтлөөд бүгд ингээд аваа явахгүй тийм юмд бас цаг хугацаагаа зарцуулаарай би бас өөрийнхөө цаг хугацааг хайрлаарай энерги хайрлаарай тэр болгон чинь байж ийж яг ингээд тийм гоё яг дуртай сайхан амьдрах юм байна. Маш баярлалаа. Айгуу хурдан цаг хугацаа өнгөрчт юм байна те. Тэгтэг 90 минутын яриа бол easy. Гэхдээ ер нь бол миний подкастуудыг яг үнэхээр нөгөө нэг хүсэж орж ирсэн хүмүүс нь сонсдгийм бэлээ. Яг дуустал нь сонсдгийм бэлээ. Тийм болохоор энийг бол би ерөөсө урт гэж ерөөсө боддгоо байхгүй юу. Энэ бол маш хэрэгцээтэй, маш хэрэгтэй, маш unfiltered тийм яриа байгаа. So yes 90 минутыг маш гоё ярьлаа. Маш их баярлалаа Kelly. Тэгээд мэдээж ирээдүйд чинь бүх юмд гоё аз жаргалтай сайн сайхан бүхэн угаасаа сэтгэлийг чинь дагаад буцаад ирнэ гэдэгт бол бат итгэлтэй байна. За тэгээд маш гоё community-г маань super inspiring member байсанд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа мэдээж хоёулаа хамтраад маш гоё юмнуудад бол хийх нь бол тодорхой. За тэгэхээр дараа бүгдээрээ удахгүй уулзсан шүү дээ. Бүгдээрээ удахгүй Melbourne-д хайкинг хийн хүүхдүүдээ үрж байгаа. Тэрнээр